За хувийн амьдралд бол нэлийн өөрчлөлт гарсан. Би ч яг Let Me Down-ы гарах үед чинь Оросд оюутан байсан. Тэгээ би яг нөгөө дуугаа хичээл. Юугаар сурч байсан? Олоосын харилцаа дипломатаар Москвад өнгөрсөн жил төгсөж ирсэн. Ойрын болон хэтийн төлөвлөгөөг бас асуумаар байна. Би бас нөгөө өөрөө миний дуртай артистийн хувьд би нөгөө бас нэг вижн хараад байгаа байхгүй. Тэр утгаараа бас танаас бас өөрөөс чинь асууя гэж бодлоо. За ер нь бол би бусад газарт бол яг энэ хариултыг нууцлалтай. Гэхдээ яг хаа Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу саруул ухаанд монголчуудаа. Ээлжит нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За дараагийн өнөөдрийн зочин маань бол одоо миний бодлоор байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Яг одоо өнөө цагт байгаа хамгийн viral гоё залуу уран бүтээлчдийн нэг миний хувьд миний хамгийн дуртай эмэгтэй артистыгаа ингээд оруулж байна. Ингээд энэ өнөөдрийн зочин Мучи Кулавно welcome. За сайн байцгаана уу. Ямар гоё зарлаа яг тайзан дээр зарлж байгаа юм шиг. Тий, би ч одоо Мучиг бас зөндөө тайзан дээр зарласан да. Дандаа л тий. За та бүхний өмнө ингээд Мучи ингээд дандаа тэгж зарладаг тий. Таныг хөтлж байгаа газар очингуудс айгу гоё байд шүү. Thank you. Тэгэд Мучи маань бол яг миний одоо хамгийн дуртай эмэгтэй артист. Баярлалаа. Тий, гэж хэлж болно. Би бол бүр ингээд үнэхэрийн фан тий. Let Me Down, Young Forever, Marilyn Monroe би бүр ингээд бүх дуунуудыг нь би бүр байнга сонсдог. Вау, баярлалаа. Одоо ингээд ямар нэгэн дуу одоо ингээд Let Me Down-ыг жишээ нь ингээд яг viral болох. Энэ бол ингээд үнэхээр аллаа. Тэг өнөөдөр бараг 20 сая үзэлттэй байна. YouTube дээр. Яг энэ viral болно гэдгийг ер нь яг хизээ мэдхөө. Би ёстой viral болно гэж бодоагүй шүү дээ. Тийм үү. Тийм яа гэвэл нэг өмнөх дуунууд маань viral болж байгааг болохоор зүгээр л тухайн үед мэдрэгдчихсэн филингээрээ тэр дуугаа бичээл. Тэгэл гаргаал нэг сарын дараа гэсэн чинь бүр ингээл бүүн болцоор амар. Үгүй тэр чинь гэхдээ яг ингээд дуулаад дахил тэргүү ингээд ална гэж мэддэггүй юу? Яг зүгээр дотроо нэг тийм байвал сайхан даал хийж байгаа. Тэрнээс ч амар хүлээлт бол тавиагүй. Гэтэ манай продюсер тоонотын дэгийн ах дизайнта хоёр бол ахын дуу энэ дуу бол явахаар дуу шүү гэл анх бичүүлж хахад тэгсэн. Тэгэл үгүй юм биш үү? Үгүй өөрөө шүү дээ. Яг өөрөө бах тэ. Угаасаа өөрийнхөө нөгөө темпер ингээд явж байгаа шүү дээ. Тийм. За Marilyn Monroe бол одоо viral явахыг баг мэдчихсэн баха тэ. Бас итгэжсэн тий. Би бол одоо яагаад Marilyn Monroe одоо Young Forever Let Me Down-аас илүү биш юм бэ гэж боддог байхгүй юу? Миний хамгийн дуртай тэр. Тийм үү? Тий. Тийм тэр дууны хувьд болохоор бас яг л нэг юм үнэн мэдрэмжээс л гарсан гэх юм уу зүгээр машина барьж явж байгаа л хотын зам дээр би хурдалсаар хуучин зөвсүүдээ гэсээр гэдэг зам явах тусам хуучин дурсамжууд ингээд хуучин зөвсүүд ард тоцроод ингээд ирэх замыг дагаад аягаа ихтгэл гой зүйлүүд ирж байгаа гэл нэг тийм бодлоор ер нь бичсэн тэр дууг. Мучигийн маань уран бүтээл дандаа юу гэдэг амар гоё за production тэр beat үг энэ уран бүтээлчийн дахин давтагдшгүй өвөрмөц байдал энэ болгон ингэж бүх комбинашн байдаг л да. Тэгэд энийг ер нь ингээд за энэ дууг дуулна энэ дууг дуулахгүй нэг тиймэрхүү өөрийн гэсэн нэг тийм цензур байгаа даа. За ямар ч магтсанд баярлалаа. Тэгж бодогдчихээ бол Симонийг бас олж хардаг хүн байгаад айгуу гоё юм. За тэнгүүд би яг өөрөө дуугаа бичүүлээд тэгээд үнэхээр сэтгэлд хүрсэн дуугаал клипчүүлэе гэж боддог. Тэгээд яг одоогоор ингээд хийсэн дуунууд маань яг л нэг удаа бичүүлээл тэгээд сэтгэлд хүрсэн болохоор цацсан дуунууд гэх юм уу? Ингээд сэглээд хайцсан дуунууд надаа ингээд байдгүй. Тэрийг яг би өөрөө дуугаа гэртээ ингээд үгэнд бичиж явахдаа нэг дуулж үзээл за энэ угаасаа хотлаан байна гэл болчдөг. Тэгээд нэг дууг надаас ингээд урсаад гарчвал тэр дууг заавал дуусгаад клипийг хийгээд цацмаар санагддаг. Тэгэл яг нэг юм тухайн үед би яг юу мэдэрч ийн
юуг хүмүүст одоо хүргмээр байгаа тэргээл дуу болгож гаргадаг та. Одоо ингээд нэг өмнө нь бид нөгөө зохиолч хүнтэй ярьжсэн байхгүй юу? Тэ нөө тэр чинь ном бичнэ гэдэг чинь амар том урт хугацааны мэдээж процесс шүү дээ. Өдөрт өглөө босоод тэд хүртэл бичээ. Тэгээд онгод нь гараа авчдаг ч юм уу гэдэг ч юм. Зүгээр нөгөө анхны яг хоо бид нар яг young mojito ярилцсан. Гэтэ яг ингээд би дуучин хүний амьдрал руу ингээд гоё өнгийч ч юм уу. Тэгээд өдөр тутамдаа ямар ормоор санагдаад байгаа. Тэгэд яг ингээд нэг дууга бичээ дууныхаа үгээ ингээд өөрөө бичээд ингээд яг ингээд нэг онгод ороод тас гэл тэгэл яг тухайн моменттой болох эсвэл ингээд он удаан цаг хугацааны хувьд ингээд нэлээд удажиж гарддаг. Ер нь ямар байд юм бол янз янз үү? За ер нь бол янз янз гэхдээ яг ингээд нэг аяа сонсоод тэр үед ингээд тэр аяны яг таалагдаад тэгээд тэр нөгөө би гонхтой үед арай нэг жоох юм одоо R&B soul талтай тийм ая сонсоод тэрэн дээр үг бичингүүд айгүй хортой ингээд тэр мэдрэмж маань ингээд гарчдаг. Харин жоох юм эмо үедээ одоо ингээд хипхоп, trap house, team beat мэт засвал ерөөс тэрэн дээр ингээд юм гоё байж чадахгүй. Яг л тухайд би ингээд амар юм happy өөрөө юм байвал их team аяа сонсоод тэр мэдрэмжийг тэр аян дээр буулгадаг. Харин жоох юм нэг юм байх юм бол тайван байх юм бол тэгт яг ер нь бол яг үг бичгээд тухайд юу мэдэрч байгаа амар чухал. Одоо жишээ нь гэл өглөө сэрэл гэртээ өдөржингөө байгаал нэг юм амьдрал тонцсон юм болохгүй юм онцсон юм мэдрэмжүүдийн юм давлгаанд өртөхгүй болвол ай сонсоод юу ч гарахгүй. Тийм үү? Тийм. Одоо юм баггүй. Жирийн иргэд бид нар байна штэ тий. Ингээд эмо үедээ дуу сонсоод ингээд эморцсон үедээ гонигийн дуу сонсоод өөрсдөө улам тарчлаадаг байхгүй. Тэр нь одоо ингээд гоё тий. Тэгэнгүүт мөчигийн хувьд ингээд яг тийм адилхан үе байгаа шүү дээ. Яг тэрэн дээр ингээд магадгүй зовж явах үед ч юм уу тий. Энэ дээр ингээд одоо гоё бас онгод монгод тэндээс ургаж гарч ирэх үү. Тийм яг тэр одоо нэг бол айгүй юм жаргалтай эсвэл дурлсан ч юм уу тийм emotions эсвэл нэг ингээд жоохон гонхтой юм маань ингээд юм хэцүү сэтгэл хүнд үед яг нөгөө emotional дээр доор байх яг тэр үедээ л үг гарвал амар гоё үнэн үг гардаг. Тэрнээс ш ингээд за одоо ингээд хит болох дуу хэрэгтэй. Чи надаа ясансууд наатан дээр үг бичгээд одоо манай продюсер хийжээш тэгэж шахтгүй. Дуу хиймий ч гэж хэлдэггүй. Тэгээд ингээд яг юм захиалгын дуу тийм юмнууд дээр би бол ажиллахыг хүсдэггүй. Тэр зүйл чинь ингээд үнэн биш болоод ирэхээрээ хүмүүст ч гэсэн үнэн биш мэдрэмж хүрэхгүй ер нь бол байдаг гэж боддог болохоор яг л тийм мэдрэмжээс тэр би тэр Taunt одоо records тийм ээ. Тийм. Яг тэрний талаар ер нь асуумаар байна. За мэдээж Descent Limit-ийн одоо ингээд таад маань бас одоо миний мэдгээр бол ингээд 8 9 мөс тийм мундаг артистууд ингээд зөндөө байгаад байна. Тэгээд ерөнхийдөө тэр ер нь ямар процессор ингээд яаж явдаг? Яг ингээд продюсер ингээд эхлээд ингээд ай өгөөч энэ дээрээ дуугаа бич гэдэг юм. Ер нь ингээд тэгээд ингээд таад ингээд хамтдаа ингээд заавал уран бүтээлт хийх ёстой ч юм уу ингээд record deal мэл нь ер нь ямар хуу процессор явдаг. За ийм одоо Taunt идэж болохоор тустай лейбл. Манайх болохоор Ladies Only буюу одоо Taunt-ийн одоо эмэгтэй саб лейбл гэх юм уу? За. Нэг энэ шүхрд орно. Тэгээ одоо ингээд Taunt-ийн чинь продюсер нь Дэг ах байгаа. Тэгээд Descent ах чинь Taunt-ийн артист. Тэнгүү Descent ах өөрөө тусдаа Ladies Only гэдэг лейбл нэгээд өөрөө продюсер нь болоод тэгээ одоо манайх доороо ингээд 4 эмэгтэй артисттэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд за дийл нь ямар байдг вэ гэсэн үг. Хин хинтэй ямар доо хийдэг вэ гэсэн. Би тийм яг хувь хүний дээр яг зүгээр дийл гэдэг нь зүгээр ингээд ерөнхийдөө ямар хуу байдлаараа ажиллаа. За юм байдаг. Мэдээж ингээд бидний дунд бол гэрээ байгаа. Тэгэл би өөрөө аяа болоод өөрөө үгээ бичээд дуугаа ингээд бичүүлчихнэ. Бидний ингээд студийн одоо дуу бичлэгийн өрөөг маань ингээд гаргаад өгсөн байдаг болохоор хинч дуртай цагтаа очиод дуугаа бичүүлчих болно. Тийм чи энэ сард эдэн дуу хий, чи ингэдэг гэсэн юм ерөөс тийм байхгүй. Тэгээд гой дуунууд гарч байгаа үедээ сонсгоол за нэг иймэрхүү дуунууд хэлээ. Тэгээ алиг нь ингээд төрүүлж цацх уу гэдгээ л ярилцсан. Тэрнээс ш чи ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй ерөөс тийм ярьдаг. Ер нь айгүй чөлөөтэй. Яг нөгөө юу шүү дээ те одоо урлагийн хүн артист хүн бол харьцангуй бас нөгөө
амьдралын хэв маяг арай нэг өөр те өглөө нэг босоод заавал 3 уншуулаад авахгүй хаяада бас ингээд өдөржингөө ингээд бас нэг те онгодоо хөглөөд ч юм уу ингээд өдөр магадгүй унтдаг ч юм уу тийм арай өөр байдаг бах те хэв маяг бол яг ингээд тэр чинь эцсийн үр дүн л чухал байгаа даа. Тийм хэв маягийн хувьд ер нь бол өөр л юм байна л да. Одоо яг сая адилхан төгсж ирээд яг ажилд орсон байгаа найзууд болон ингээд бидний цагийн ор дандаа зөрөлддөг. Тэнгүүд би болохоор юу яадаг. Мэдээж тоглолт маань ингээд 12-1 гэж дуусах үед байна. Тэгэл гэртээ харахсаар л 2 цаг болоод унтахсаар л 3 цаг болчихж байгаа юм. Тэгэл ер нь ихэнхдээ нэгээс 3-ын хооронд унтдаг. Энэ бол үнэхээр муу л да. Яг боломжтой үедээ эрт унтахыг хичээдэг. Тэгээд өглөө нэг 10-10 үед сэрдэг. Тэгэл сэрэл би ч өглөөг амар гоё тайван эхлүүлэхийг хүсдэг. Тэгээ гоё намуухан дуугаа тавиад, кофегаа уугаад тэгж нэг өглөө эхэлдэг. За эсвэл эрт унтцсан үедээ ирцээр штэ. Тэр үедээ шууд гараад жим рүүгээ явдаг. Дасгал хийж арай өөр ирч хүчтэй ингэж өдрийг эхлүүлдэг. Надад яг ингэ хоёр янзаар ер нь өглөөг эхлүүлдэг. Тийм. Тэгэл өдөр нь одоо гадуурх ажлуудаа амжуулчаад оройн студ дээр очиж дуугаа бичүүлнэ. Тэгээд орой дуулалтын тоглолтын ажил байвал дуулалтын ажил тавиал гэртээ ирэл ер нь бол нэг тиймэрхүү байдаг та. Мөнчигийн хувьд ер нь одоо ойрын болон хитийн төлөвлөгөөг хоёлаа яг хуу ярилцсан их төгсгөлд асуудаг л да. Гэхдээ би нөгөө хоёлаа нэг уран бүтээл ярьж байгаа дараа нь яг хуу жоохон хувийн амьдрал руу орох бах тэгээд ойрын болон хитийн төлөвлөгөөг бас асуумаар байна. Би бас нөгөө өөрөө миний дуртай артистийн хувьд би нөгөө бас нэг вижн хараад байгаа байхгүй юу. Тэгээд тэр утгаараа бас танаас бас өөрөөс чинь асууя гэж бодлоо. Окей. За ер нь бол би бусад газартаа яг энэ хариултыг нууцлалтай. Гэхдээ яг миний хамгийн том яг харсан байгаа зүйл бол Grammy. Яг олон улсын зах зээл. Тийм Grammy. Amazing. Жохон байхад л яг надад тийм сэтгэлд багтцсан гэх юм уу. Тэгэл яг ер нь дэлхийн хэмжээний уран бүтээлч болохын тулд мэдээж амар их хүч хөдөлмөр шин зүйлийг үзэгчтэй ингээл үд сонсгож харуулах хэрэгтэй. Тийм учраас тэр хэмжээний их хөдөлмөр л хэрэгтэй гэж л ер нь бол бодож байгаа. Тэгээд тийм зүйлийг зараад явж байна. Дэлхийн хэмжээний артист анхны Grammy Award winner болно. Хэрвээ зүгээр нөгөө би бет тавьдгүй л дээ. Гэтэ бет тавихаар бол одоо өөр дөр чинь тавьмаар байгаа. Тэгэд яагаад гэхээр яг уу би ингээд мэдгүй ингээл янз бүрийн салбар малбарт ингээл ажиллаж үзлээ шүү дээ. Улс төр өчгөж байгаа шиг те. Одоо урлаа одоо манай комеди чинь ингээд урлаг одоо спорт одоо бизнес боловсрал юу гэдэг. Тэгэд зүгээр ингээд анзаарсан тийм байгаа. Бас нэг юм мэдрэмжтэй энэ төр гэж хэлэхгүй. Гэтэ ингээд яг урлаг дээр бид нар нөгөө юу яах хэвээр байна л да. Орчин үеийн хүмүүсийнхаа чиг хандлага тренд энэ төрийг бас ингээд бодох хэвээр юм шиг байна. Одоо бизнес дээр бол жишээ нь ингээд хүмүүс ингээд битүү ингээд барилга барихаас илүү барилга барьж байгаа одоо моол барьж байгаа хүмүүс ингээд айгүй их юу яаж ингэ нөгөө хүмүүсийн нөгөө meeting point хамт ингээд цуглах тэр орчныг бүрдүүлэх нь чухал гэж одоо тэрийг тэгж үн цэнийг бүтээн гэдэг шиг. Тэнгүүд би урлаг дээр харангууд за манай охин 7 настай. Нэг 4-5 жилийн өмнө бүр жоохносоо Билли Айлиш сонсдог гэсэн байхгүй. За тэнгүүд би яагаад сонсдгийг нь ойлгодгүй заа юу. Ямар ч байсан сонсдгийг нь мэддэг. Тэгээд ингээд зурагчн дээр тавьж өгдөг. Тэгээд гээд ингээд тэгээ ингээд манай охин тэрийг нь хараад ингээд тэг бүжгэлдэг юм уу. Тэгэнгүүт окей. Ийм short ийм юутай ингээд темп нь ийм байх юм байна, дончтой байх юм байна гэдэг ингээд тэгээд одоо Billie Eilish ч гэх юм уу, Taylor Swift ч аюу нэг хөнгөн ингээд lyrics зөв тавтамжтай дуучин ингээд жоох хөхт үгийг нь ойлгохгүй ирнээсээ ингээд туртаа болж байгаа тий. Тэгээ нөө тэр нэг олон мөнгөн тэр чинь ингээд юу яаж байгаа юм. Тэгэхээр би зүгээр мөчигийн хатараад клипийг харсан гэсэн дуу гарсан ч тэр тий. Тэр болгон угаасаа тэртээ тэргүй viral явах юм байна гэж би итгэж байгаа. Баярлалаа. Одоо бол яг 3 сая хүний зах зээл дээр ингэж жааж гисэн ингээд угаасаа нөө доотлын ингээд нөгөө юунууд байгаа шүү дээ. Комментүүд ингээд харж байсан бол гадныхан ч гэсэн ингээд бас орж ирж байгаа. Тийм билээ. Тэгэнгүүт яг нөгөө дууны донж монж ч юм тэрэндээ ингээд байх шиг. Тэгээ би нөгөө нэг юм аягүй сайн мэдж байгаа. Альва нэг ивент хөтлөхөөр
ингээд намайг ярьж яхад ингээд бүгдээрээ мэдээж сууж л байгаа шүү дээ тий. Тэгээ мүүчигээ зарлахаар ингээд бөөнөр ингээд гараад ирдэг. Тэр тэгээд явангууд буцаагаа суучдаг тий. Явангууд буцаагаа суучдаг хөө. Тий. Тэгэхээр тэрэнд бол ерөөсөө огт эргэлцэхгүй байна гэж байгаа шүү тий. Шлаа. Sorry би нөгөө подкастэнд өөрөө ороод байгаа юм шиг баг юм. Зүгээр штэ. Тийм. Одоо ингээд Let Me Down ч 23 онд байсан уу тий? Тийм баг шүү. Тий. Тэгээ 20 мэдэн гарсан дуунууд ч сая яриад байгаа ингээд дуунууд байгаа шүү дээ. Тэгвэл ингээд магадгүй сүүлийн 2-3 жилийн хугацаанд ер нь хувийн амьдралд хэр өөрчлөлт гарч байна. Мэдээж ингээд гадуур яваал дэлгүр мэлгүр орол юм түн тэр зэрэг таньж байгаа шүү дээ. За хувийн амьдралд бол нэлээд өөрчлөлт гарсан. Би ч яг Let Me Down-ы гарах үед чинь Оросд оюутан байсан. Тэгээ би яг нөгөө дуугаа хичээл юугаар сурч олон улсын харилцаа дипломатаар би чинь Москвад өнгөрсөн жил төгсөж ирсэн. Тэгээд яг би дуугаа хичээл очиж хичээлдээ сурж байгаа л зун нэрэл тоглолтуудаа оролцоод 90 очин яг энтийнхээ амьдралтай юм байнга байдгүйсэн. Тэгээд өнгөрсөн жил яг төгсөж ирээд яг Монголд ирсэн чинь бас ингээд нэлээ өөр болсон. Би анх хижээс явхад чинь ямар байлаа. Одоо ингээд ирсэн чинь би зүгээр тэнд байхдаа дуугаа ингээд хийснээрээ бас айгүй гоё юм. Гоё юм бааса дааны зүйлийг өөртөө бүтээгээ авчижээл гэж мэдэрсэн. Тэгээд юу байсан? Өмнө нь болохоор амар юм олонтойгоо тийм хүн байсан. 10 жилийн найзууд, оюутан ангийн найзууд гэл одоо болохоор яг л ганц хүний компани гэдэг шиг л илүү яг юм ганцаараа босны нэг юм ялгаа байгаа. Тэг мэдээж гадуурын хүмүүс аягүй гоё хүндэлдэг, таньдаг боснонос үгүй юм. Бас төдий хэмжээний итгэлийг дааж явах хариуцлагатай байх хэрэгтэй байна гэдэг зүйлийг бол илүү их ухамсарлаж байгаа сүүлийн 1-2 жил бол тийм байна да. Гарсан өөрчлөлт гэвэл. Оросоор бас нэрээ дуулаадсэн шүү дээ. Би тэрийг тийм Марлин манараа тэр тэгэнгүүт нэг тэрийг яг асуу гэжээс угаасаа Оросд тэгээд сурч байгаад тий. Тэгээд ер нь хэрвээ одоо ингээд дуучин биш байсан бол ер нь ямар ажил хийх байсан болоо? Дуучин биш байсан болоо. За би яг одоо мэрэгчлэрэл ажиллах байсан баг та. Тэгэл гадаад харилцааны яамд мэрэгчлэлтэнгээс ахвалаад төрийн нарийн болтлол явах байсан баг та гэж байна. Тэгээ өөрөө яг тийм мэрэгчлээ юм бодож байгаад сонгосон. Одоо тэг өдөр болгон нэг зүйлээ давтдаг мэрэгчл сонгохгүй шүү гэж 12 дугаар ангид бодчихсон. Өдөр болгон нэг зүйлээ давтдаг. Тэнгүүт одоо хэдийн эмч багш одоо цагтаа аюу гоё ажил би бол хүндэлдэг. Гэтэ би болохоор яг юм өдөр болгон хийж байгаа ажлаас юм сурдаг, шинэ хүмүүстэй харилцдаг, яг ингээд ажиллаж байгаа хэрнээсээ сурдаг тийм ажлыг одоо тийм мэрэгчлийг сонгоё гэж бодсон. Тэнгүүд олон улсын харилцаанд аюу олон зүйл багтдаг болохоор яг тэр мэрэгчлийг сонгосон. Тэгээд тэр мэрэгчлэрээс би яамд 2 сар дадлага хийчихсэн. 2 жилийн хугацаанд тийм. Тэгээ яг дадлага хийж байхдаа хажуугаар нас дуугаа хийгээд тоглолтуудад оролцоо авчихсан байхгүй юу? Тэгэл яг энэ 2 мэрэгчлийг дэнсэлж үзээл алийг нь ингээд хийхэд надад илүү юм гоё юм гэл. Тэгэл төгсч ирээд за окей дуугаа хийх юм байна л гэж бодсон. Окей. Sorry. Төрүүлээрэй. Хамтран ажиллагч бас хэлээ. E-Mons өөрөө ирдэг эмийн сан та бүхэн 1818 83 дугаарлуу залгаад 24 цагийн турш хүссэн бүтээгдэхүүнээ хүссэн үйлчлэгийг авах боломжтой. Энэ бол одоо бас маш хэрэгтэй юм билээ. 24 цагийн ингэж өөрөө ирдэг дуудлагын эмийн сан гэдэг маань бол ийм ач холбогдолтой юм байгаа шүү. Тэгээд E-Mons цэгийн мэнэр бол та бүхэн хүмүүс өөрсдөө хүргэлтээ одоо дуртай эмээ хөргүүлээд ингээд авах боломжтой байгаа. За тэгээд дээрэс нь Mons дээр ахаад нэг юм хэлэхэд 5 сараас 11 сарыг дуустал 6 сарын турш азтай аялагч гэдэг өрөө явж байгаа. Сар болгон рандомаар нэг азтан тодруулаад за тэгээд ийм гоё аялалт ер нь бол авч явах тийм хосороо аялах тийм ирэх бол байгаад байгаа. Universal Studios руу аялна гэж байгаа. За энэ бол миний болон одоо өөр хүмүүсийн маань ч гэсэн тэ мөрөөдөл байгаа. За тэгэхээр энд та бүхэн 100,000 төгрөгнөөс дээш худалдаа авалт хийх юм бол бас оролцох боломжтой. E-Mons маань бас Facebook хуудсыг дагаараа дараах линкээр ороод бас бүртгүүлэх тийм боломжууд бол байгаа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ 5 сарын 13-наас 6 сарын 30-ны хооронд E-Mons цэгийн E-Mons application 181883 утсаар бас ингээд 100,000 төгрөгийнхөө худалдаа авалтан дээр хэдүүлээ ийм азтай аялал тус оролцох
боломж байгаа юм байна. Тэгээд ийм гоё платформыг ийм гоё одоо урайтай ийм зүйлийг хийж байгаа хамтран ажиллагчдаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Эмийн сангийн үйлчилгээг 24 цагийн турш таны гэрт. Өөрөө ирдэг Эмийн сан. Ийм юмс. Одоо чамд сонголт өгөөд гадаад харилцааны сайд бол эсвэл дуучин бол гэдэг үл дуугаа толъяа тийм өөрчлөхгүй тодорхой тэр харцсан байгаа зүйлдээ заавал хүрснийхаа дараа л Grammy авчаад тийм Grammy авчаад тэгээд яг сайд болов болоо гэж. Биш бас тэгэж бас попурч болохгүй. Одоо ингээд манай мөчи чинь англи хэлтэй, орос хэлтэй тий. Өөр л байгаа л. Англи хоёрхан зөвөр солонгосоор мэдлэлч чадна гэж. Ааха. Анх юу н англи хэлийг язарч ирсэн. Англи хэлийг чи манайхд нэгдүгээр ангид маань зааж исэн яваг нь бол. Тийм. Гэтэ нөгөө 10 жилд англи хэлнийг сурагддаггүй шүү дээ. Тэгж яхад манай ангийн багш чинь өөр англи багш. Тэгээ англи хэлний цаг дээр ангийн ажил яриад дуусчдаг. Тэгээ би чи өөрөө IELTS зөвч Америк явна гэсэн амар тийм хүсэлтэй байсан байхгүй юу? Манай ихч чинь Америкт сургууль төгссөн. Тэгээд ихчгээ ер нь бол сурандаа гэж бодоод абсолют сурч исэн, JET сурч исэн 11 12 дугаар ангитай. Тийм тэгээд IELTS өгөөд яг 5.5 л авсан л та. Тэгээд тухайн үед яг тэтгэлэг авах хэмжээний бол биш шүү дээ. Гэхдээ сургуультаа бол тэнцчихэр. Наад чинь тийм 6-7 хоногийн зайлаа байна л да. Тийм тэгээд би бас ахгүй. За би 1 жил мост сураад тэгээд тэгтээ дахиж англи хэлээ сайн сурч аваад IELTS дахиж өгье гэд ээж аваараас гуйгаад тэгээ мост сурч байхдаа орс хэл сураад тэгээд орс хэл сурсан чинь манай багш ингээд орс руу явах тэтгэлгийн шалгалттай байд юм аа миний охин чи ингээд энийг өгөөд үзье чи гэд. Тэгэл яг 6 сарын хугацаанд орс хэлээ амар сайн сураал шалгалттай өгсөн чи тэнцээд тэгээд орс явц штэ. Вау. Бас амар юм гинти багаас. Орс айлгад гэсэн. Москвад. Яг Москвад байсан тий. Яг Москвад. Российский университет Дружбы народов гэдэг том сургуульд сурсан. Тэгээд Монголд ирэнгүүт ингээд хувийн амьдралд ингээд мэдээж ингээд өөрчлөлт гарч байгаа бах тийм ээ. Хайр дурлалын амьдралд ер нь өөрчлөлт гарч ийн үү? Ер нь өөрчлөгдсөн юм байсан уу? Хайр дурлал тий. Хэцүү сэдв шүү дээ. Харин тий. За юу штэ. Би яг Оросд сурж байхдаа одоо алсын зай харилцаанд бол байсан. Дөө ирчихсэн. Long distance. Long distance тийм. Тэгэл төгсдөг жилдээ болвол тэгээ салсан. Од болоо салсан юм шүү. Үгүй. Одлоо тоглож байгаа шүү. Үгүй гэж. Тэгэл тий ингэж. Мөчлгөн тэгж таарсан гэж. Тийм тэгэл тэгэл Оросд төгсч ирээл тэгэл Монгол тэгэл ганцаараа тэгэл стил ганцаараа ажил төрлөө хийгээл тэгэл явчлаа да. Хайр дурлал надаас огтч тийм сонин сайхан байхгүй нөө надаас. Аха. Нөгөө хоёлаа нэг юу ярьжсэн шүү дээ. Нэг Instagram дээр нэг аавынхаа талаар нэг стори хийсэн байлаа. Тий. Тэрний талаар нэг яриач. Тийм шүү дээ. Тэр чинь яг өмжлийн аавдын баяраар. Аха. Хүмүүс аавынхаа зураг стори хийгээд гарч би ч нэг аавынхаа юм хийчих гэсэн чинь надад ганц бичлэг хамт хөдөө өвчсөн тэр бичлэг. Тэгэл аавынхаа бичлэгийг юу ч бодохгүй ингээ хийцэн ч гэсэн хитэн сая 700 үзэлт аваад пүүх тийм үү? Тийм ээ хүмүүс ч амар лайклаа шеэрлээд би ч мөр хөшин аав ингээ тийм сонь санагдд юм байна хүмүүс тэгэл үгүй тэр чин зүгээр ч нэг аав юм бичлэг биш байсан юм аа. Чи юу байлаа? Энэ шарах чинь сумны шарах гэдэг. Энэ бол хөл мөлнийх хөлөө нэг ямар ч байсан манай аав бол гангстер та нарыг алан шүү гэсэн. Тийм. Тэгсэн чинь нэг фэйсбүүк дээр энэ мүүчигээ тохин нөхөрт гарах боломжоо өөр хаачлаа чичих. Нэрэ бараг тэгсэн баха нөгөө. Нэг тий. Би нэг бас хоёлаа нэг яг тэрний талаар нэг чатлаа bijсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө юу илээ
За тэгээд мөчиг те хүргэн нь болж ороод гомдоох юм бол ажил явдлынхаа юу хойцааны төмсийг шараа байжсэн дээр Йоо. Тэгээд Гэтэ манай ихч бол нөхөртэй шүү. тэгээ гайгүй юу те? Гайгүй манай авч яг үндэ бүр амар юм свит хүн шүү дээ. Угаасаа гаднаасаа тэгж харагдаж байгаа хүмүүс чинь actually sweet юм шүү те. Тий. Тэгэхээр зүгээр яг нөгөө хайр дурлалын амьдралын төрт нь аавас нь болоод хүмүүсээс халдаж чадахгүй нэг тийм. Тийш дээ яг л гэд яг аавын өмнө хариуцлага хүлээх чадамжтай хүн л одоо баг үерх юм ааш. Тэгсэн чи аав нэг одоо чи ингээд хүнтэй гарч болцооч ээ. Миний охин хүнтэй суух болоогүй мүү гэж надаас асууж. За, саяхан тэгж асууж байгаа юм. Саяхан. Ер нь бол энэ оноос хойш. Би тэгээ гайхаад. Яагаад магаад гэлтгч миний охин ингээд мэдээж карьер, мөнгө одоо ингээд боловсрал хүний амьдрал чухал ч гэсэндээ ингээд хүн ингээд хорвоо ертөнцийн өөрийнхөө гэр бүлийг бүтээх гэж үр хүүхдээ ингэж гарах гэж өсөж үржих гэж тийм гоё family үсэх гэж ингээд ирдгээ. Тэнгүүд одоо хүн хэдэн ч насандаа ингээд мөнгө олоод карьераа босгоод аав нь бол тэгж боддог. Харин ингээд миний охин энэ насан дээрээ ингэчдэг тэгээд одоо чи 30 хөрөнгөт ингээд одоо яг санаа сэтгэл таарах залуучуудыг чинь сүрхийн эмэгтэйчүүд аваад гэр бүл болцсон байдгийм аа. Тийм учраас ингээд чи сүүхэтэй бай гэдэг намайгцаа. Тийм. За тэгэл ээж болохоор жоох эсрэг. Үгүй миний охин ингээд их стаймигээд явдгаараа явна. Тэгээд яар яг хань болох залуу амьдралт нь гарч ирвэл тэрл эзгэл нэг бити яраарэ гэлдэгдэг. Аавын талаас бол надад нэг тийм үг гэлсэн сайхан. Би тэгээд та зүгээр дотор миний охин гоё хантай болоосэй гээл бодоод байчихгүй юу таа. Нөгөө буруу үнтэйгээ сууснаас тэ орой ч юм уу эсвэл хизээч суугаа хүн дээр гэдэг нэг айдиа байгаа шүү дээ. Тэгээ таны бодлоор ээж чинь зөв юм шиг байна уу, аав чинь зөв юм шиг байна уу? Ер нь аль-альнийх нь л зөв л дөө. Гэтэ би яг нөгөө миний амьдралд яг ирэх ёстой юм, ирэх цагтаа ирэх бах, хүртэх ёстой зүйлээ яг цаг хугацаанд нь хүртэх бах. Тэгэл бурхан цаанаас нь ингээд л за ингээд тэр болтолж ингээд өөрийгөө ингээд илүү ингээд хөгжүүлээд юм байгаарэ гэсэндээ надад энэ цагийг гаргаж өгч байгаа юм болоо. Би тэгээд хаяа хүн юм чи эмор штэ ингээд үе найз залуутай нөхөртэй тэгэл нэг газар ингээд дуулаа гараад ирэнгүүт амар олон хүмүүстэй бужигнжсэн ганцаархнаа гараад машиндаа суугаал машина барь явж мавал айгүй юм сая ингэж олон хүнтэйс надаа ингээд миний ажил тийм байгаа би л вэ штэ гэж ер нь бодох үед бас төрн тэнгүүд бодож байгаа нь чи ингээд толгой дотроо Grammy аавна гэж ботцсон байгаа юм чи хэрвээ би нөхөртэй олчвол хүүхдтэй болоод тэр том зорилгондоо хүрэхээс нэг жоохон татуу байж магадгүй гэсэн болохоор одоо би ганцаар байгаа нь өнөөгийн төвшөнд зөв юм байна гэд цаанаас намайг ийм байлгаад байгаа юм байна гэл тэгж ер нь боддог. Би яг наад сэтгэл зүйчмээс асуумаар байсан. Нөгөө спешиал шоу ингээл би ч дуус 3 удаа хийлээ. Хотлаагаас бас нэг комеди оролтон те. Хотлаагаас шүү. Миний дуртай комедианууд нэг шүү. Тэгэнгүүт ингээд 1000 хүн зэрэг суугаад энэ хэлэх тэр бол аим гайхамшигтай мэдрэмж. Чи уран бүтээлчийн хувьд бас мэдэх баг. Яг ингээ бүгдтэй чинь дуун дээр ингээ шүү. Тэгээ гол нь яг гэртээ яг ганцаараа хараад тондог байхгүй. Тэ. Би ми бол тэгэл яг нэг CV-ийн бэршг авчтай л бас нэг бас бодно штэ хүн чинь тийм ээ. Тэр яг хүнийг айгуу даун болгодог тий. Үнэ. Тэг нөгөө баярыг чи хуваалцах хөнгө бол тэр зүйл ямарч баяртай зүйл байгаагүй гэдэг шиг. Яг тийм гоё мэдрэмжийг хүнтэй хуваалцаж ижил тэр зүйл яг гоё оршин тогтно гэрлээ тий. Тэг юм олон хүний энергийн дунд байж байгаа гинт ганцаархнаа болохоор тэгэхээр харин Grammy авах үедээ яг гоё те гэр баяр хүргэх хүнтэй болцсон байгаасаа те. Тэгэхээр чинь баг таны аавын зүв болж таарж байгаа юм шүү. Тэгээд нэрнгээ зүгээр яг уу би нэг ийм судалгаа харж исэн. Уучлаарай нэг хүн нөгөө хулантай ярилцлагын дараа үлүүд хамаагүй ингэж судалгаа гэж яриад нөгөө юугаа суурсоо 50% энэ төр гэд би одоо тэр миний санахгүй байна.
Тэгээд зүгээр яг судалгаа гэхээс тийм амар тийм merit юу peer reviewed судалгаа энэ төр бишээ. Тэгсэн чинь зүгээр ингээд хэлчих заяа. Чанартай гэж хэлчих. За. Их чанартай хүмүүс 26 наснаас өмнө ингээд авагдцсан, суудсан байдаг гинэ. Тийм зүгээр article байсан. Тэгээд тэрнээс цаашаагаа бол тий одоо нэг яг хөө мэдээж ингээ карьер марьераа ингээ босгоцсон хүмүүс байдаг бах тэгээ нэг зангаашийн хувьд одоо насаараа ганцаараа байсан ч юм уу эсвэл хава наад маач ингээ салж нийлсэн ч юм уу гэдэг ингээд яг хөө шинэ байч задард юм байна л да ингээд тий тэгэнгүүт нөгөө 26 гэдэг айгүй чухал нас гинэ тэр нөгөө одоо нөгөө аавын тань хилээд байгаа тий яг тэр гоё фрешэрээ тий фрешэрээ тий тэгээд хэлсэн штэ. Ер нь гэхдээ юу яаж нөө сайн нөгөө эм ордог энэ төргээ ярихад нэг юм найз залуутай болох юмсан ч юм уу гэж бодогддгоо эсвэл за өстө шийтцэн гар орж ирээд ингэх юм бол юу ер нь одоо юу бодож байна гэж вэ? Хүн ер нь бол яг өөрийг нь ойлгодог юм хантай мэдрэмж авахыг ер нь хүсдэг юм шиг байгаа юм. Тэнгүүд дэж болвол хаяадаас бодно штэ хүн юм чинь тий. Гэтэ өнгөрсөн жил бол би яг өөрийгөө ганцаараа юм аз жаргалтай байлгахад сургасан гэд хугацаа өнгөрсөн. Гэт ганцаараа хоол идээд ганцаараа дэлгүүр ороод юм хум аваал гэд хүнээс ингээд аз жаргал маань хамаатай биш. Хин нэгэн залуу над руу чат хийснээрээ тэр өдөр маань ингээд амар гоё болдог биш ингээд хүнтэй хөнгөө өөрийгөө аз жаргалтай байлгадаг. Тэг бас хүнээс хамаарч гунж зовдөггүй. Ингээд бүх юм сэтгэл санааныхаа удирдлагыг өөртөө байлгахыг одоо хичээж түнд суралцсан өнгөрсөн жил. Тэгээд одоо болохоор яг юм хүнээс хараад биш энэ асуудлуудыг хөөрхөн зэгцэлдэг болцсон болохоор хүнтэй хамт байх юм бол чи яад надад ингэхгүй байгаа ингээд чи ингэхстэй тэгхстэй гэж аз жаргалаа нөгөө хүнээс тэгж амар тэхэх хэрэггүй арай юм эрүүл юм одоо харилцаанд хандах юм байна да гэж бодоод өөрийгөө дүнсэн болохоор одоо ингээ хүнтэй үерхэж хамт байвал амар юм дэчгүй байх бах гэж юу бодож байгаа. Нэрээ нэг гоё интернетийн үйлчилгээ бас санал болгоё гэж бодож байгаа. Бид нар одоо гэртээ бол тэртээ тэргүү нэг зурагт үзэхээс илүү мэдээж интернет хэрэгжилж байгаа, утас хэрэгжилж байгаа, компьютер хэрэгжилж байгаа, лаптоп, таблет хэрэгжилж байгаа тий. За тэгээд яадаг вүлээ интернет дуусчдаг, үзсэн видео гацчдаг ч юм уу. Иймэрхүү асуудлууд бол байгаад байдаг. Тэгэхээр одоо Sky Media-гийн 100 МБ-ийн нэгэн гэр интернетийн бас супер үйлчилгээг бас ярмаар байна. Ягаад гэхээр зэрэг хизээч интернет удаашрахгүй те 128 болохгүй. За тэгээ өрхийн хэрэглээнд бол ингээд таарсан гэж хэлж болно. Тэгээ бүр хэрэглээ бол хязгааргүй байгаа. Тэгээ гэртээ бол биднэрт бол одоо зайлшгүй хэрэгтэй зүйлсэн нэг тэртээ тэргөө бид нар одоо хичээлээ хийхдээ ч тэр ажиллаа хийхдээ ч холбогдохдоо тэртээ тэргүүл хэрэгжилж байгаа юм чинь хязгааргүй хэрэглээ гэдэг бол дэлхийд дахинтаа бас хуулийн нийлүүлж алхах ийм боломж ус байгаа юм билээ. Тэгээд одоо үнийн хувьд ч гэсэн та нар одоо гэртээ хэрэглэдэг интернетүүдэд бодоод үзтээ. Тэгэхэд одоо ингээл 7 сарын 31-ний дуустал ингээд эхний 3 сар бол 20,000 төгрөг гэж байгаа. 20,000 төгрөг шүү дээ. 100 мегабайтаар те. Тэнгүүл хязгааргүй хэрэглэнэ гэдэг бол энэ бол яг ингээд үнэхээр супер боломж. Интернет гэдэг зүйл, интернетийн маань хэрэглээ ингээд бидний баг үндсэн ирэх болох тэр айгүй том алхмыг бол хийж байгаа гэж бол хэлж болно. Тэгэхээр Sky Media-гийн бас энэ сайхан супер хай спид үйлчилгээг бас аваасаа гэж хүсэж байгаа. За дээрэс нь бүр Японы Токиод Warner Bros очоод ийм Harry Potter-ын одоо шоуг үзэх тийм урамшуул ийм шагналлын ийм аян явж байгаа юм билээ. Тэгэхээр тэнд төсвөртөл оролцох ийм боломжтой байгаа. Тэгэхээр high speed интернет Sky Media бол үнэхээр одоо гайхамшигтай ийм үйлчилгээг бол санал болгож байгаа юм байна. За тэгээ мэдээж өрхийн хэрэглээнд хамгийн тохиромжтой гэдэг утгаараа тийм ээ. За тэгээ гэр бүл найз охидын харилцаа энэ тал дээр ч гэсэндээ ямар ч интернетийн хувьд түүртэхгүй байна гэдэг маань өөрөө бол айгүй том тансагл гэж бол ойлгож болно. Тэгэд айгүй амархан энийг захиалах юм бол зүгээр SkyTel-цэг эмэн ч юм уу. SkyTel-цэг эмэнэр бол орж болно. Эсвэл 76 96 9000 дугаар тандаад манайхаа бас захиалвал бас боломжийн хямд мөртлөө супер хурдан интернетийг авах боломжтой юм билээ шүү. Тэгээд thank you guys. Good luck. Ичшид хаан байдаг вэ? Ичшид эзэж дуустгүй өндөр хурдны интернеттэй айл бүхэнд бий. Та 12,500 төгрөгөөр 100 мегабайт хурдтай high speed үйлчилгээний шинэ хэрэглэгч болоод Harry Potter студиэр гэр бүлээрээ аялаарай. Ганцаараа байхдаа аз жаргалтай байж иж хин нэгэнтэй байхдаа нэг аз жаргалтай болно гэдэг.
ID явах тийм ээ. Нөгөө хин нэгнээс ганцаардсан учраас хин нэгэнтэй олцохоор нөгөө дараа нь сэтгэл санаа нэрүүлчихээр нөгөө нь сонирмшүүлцдэг л идэм. Тийм. Яг нөгөө үсгэлэн байхдаа бит дэлгүүр орж хүнс цоглол хийдэг шиг тий. Аа. Тэгэнгүүт ер нь манай мөчөө за ямархуу чиний би зүгээр тайп хийж асууж байгаа. Ямар залуу сонирхдаг гэх юм уу? Тий. Тайп юу юм бэлээ? Нөгөө хүний ингээд өгч байгаа vibe-ыг ингээд гадаад үзэмжинд ч юм уу эсвэл ямар хайрц хэлж болдгүй юм бэлээ. Одоо жишээ нь ингээд яг гаднаасаа ингээд миний тайп зөөс өндөр царайлаг мэрлэг гэл сүрхий залуу байлаа гэж бодлоо. Юм ярингууд ингээд нэг л биш байхаар би ингээд гаднаас нь тайплцсан байдаг юм яриад үзэнгүүт ингээд vibe нийлэхгүй байхаар мангар юм яриад тэгвэл бас биш юм байна гэл юм тэгж бодсон. Тэнгүүд яг хүний юм нэг юм ноён нуруу ухаантай байдал тэгээд ийм мэдрэмжтэй яг тэр хамгийн гол нь мэдрэмжтэй байх юм шүү. Мэдрэмж ер нь бол мэдрэмж. Гэтэ эмэгтэй хүмүүс ч аягүй санаа нөгөө энэ хүнээс мэдрэмжийг харъя гэж бодсон үнийхээ л мэдрэмжийг харах гэж ойлгох гэж сонсох гэж байдаг. Тийм учраас бас тодорхой хэмжээнд ингэж гаднаас нь accept хийсний дараагаар тэгэхээр харин аль нь байгаад байгаа юм тийм. Гэтэ одоо бол бас арай юм дотоод зүйл хардаг болсон байлээ. Тийм байна уу? Нас явж байгаа гэх юм байна. Харин тийм. Бас тийжсэн юм уу? Яг нөгөө миний жоокн дээр байдаг аахгүй. Ингээд гоё гадны оронд чинь ингээд одоо тий гоё инээлгэж минээлэгдэг ирчүүд хамгийн гоё эмэгтэйчүүдтэй ингээд явж мавд юм байна. Тий. Би ингээд баахаа ингээд тий тайзан дээр ингээд баахаа охтуудыг ингээд гоё охтуудыг инээлгэнгүүт инээгэл өнгөрчт юм билээ. Зөв инээгэл тий. Яг яа чи хөвгөлтэй байна гоё юм. Тэгээд гэхдээ нөгөө тэрэндээ нөгөө панаалдагдах хүн нь биш байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр нөгөө аль нь гэдэг нь л бах л та тий. Ганцаардл гэж ярьлаа хоёлаа сая. Тэгээд ганцаардлыг ер нь яг ганцаараа байх гэдэг юм ийг ярьсан л да. Тэгээд тэр чинь айгүй их тохиол ганцаардл болчдөг байсан. Ганцаардлыг ер нь яаж даван тоолох хэрэгтэй байт юм болоо. Хойлоос өмнө энэ талаар ярьжсэн шүү дээ. Тэгэхээр би бүр заавал энэ талаар бас би үзэл бодолч айгүй гой таалагдсан учраас маш олон хүн бас сонсоосоо гэж бодсон баг. За юу ярилцсан бол та тэр үзсэн шүү дээ. За тэгээд би ч гэсэн сайн санахгүй байна. Гэтэ яг тийм ярилцъя. Окей, ганцаардл тэр чинь яг нөгөө олон хүн дунд байсан ч хүн ганцаарддаг шүү дээ. Тэнгүүд хүссэн хүн нь хажууд нь байхгүй болохоор л амар тэгж ганцаарддаг. Яг тэгж нөгөө өөртөө адилхан ойлгож, өөртөө адилхан ингэж инээж, өөртөө адилхан ингэж юм бүцүүлийг ингээ харах үнцгэн адилхан тэр найз ч юм уу, тэр дотны хүн ч юм уу байхгүй. Тэгтэг тэнгүүд яг тийм үед байна. Би яг дэвтэр дээрээ яг бичдэг. Надад яг юу мэдрэгдэж байгаа юм. Дотор ингээд альва мэдрэмжийг гарахгүй байгаа болохоор энэчээс хүнд өргөд идэг. Тэнгүү зарим хүмүүс чинь ярихгүй явж байгаа л нэг яриалуулал өстой сайхан болчлоо гэл нэг тийм хүмүүс байдаг штеп. Би ингээд яг өдөр тутамдаа дотроо бодогдож байгаа зүйлүүдээ ингэж бичдэг. Тэнгүүд ингээд надаас ингээд гараа явцсан болохоор амар санагддаг. Одоо ямар ч асуудал байсан. Тэгээд юу юм бэлээ? Хүлээн зөвшөөрөх юм бэлээ. Тухасаал чи ингээд ганцаарч ер нь чамаа хин ч ойлгох албагүй. Тэгээд ингээд одоо би бас хоёрдугаарт өөртөө юм гонигтай мэдрэмж хүлээн зөвшөөрч удаан байлгах чаддгүй. Одоо зовоогоо дэвэл цаасан дээр бичээд явуулаад эсвэл шийдэж болохоор бол өөрөө шийдээд тэгээд яг тэр асуудалтаа нүүр тулаад тэр сэдвийг хааж иж сэтгэл ингээд дажгүй болдог болохоос ч ингээд цухтаж өөр юм хийж шоодож өөр юм хийж ингээд сатаарч кино үзэж сатаарч матаархыг хүсдэггүй яг ингээд чимээгүй яг ганцаар уцмацаа юу гэж оролдохгүй байсан. Сэтгэл зүйчдэр очиж ирсэн. Очиж байгаагүй. Тийм үү. Би яга асууж юм гэхээр миний зүгээр өнцгөөс айгуугаа ирүүлэр асуудлыг шийдэж байгаа харагдаад байгаа. Тэгэхээр тэр мэрэгжлийн хүний зөвлөгөө байсан уу юу гэхээр яг өөрөө л тэгж боддог л байх нь шүү дээ, тий. Асуудлаасаа цухдахгүй яг тэрнтэйгээ заавал дийлээд. Тэгэнгүүт энэ дээр санал зүрхүү гэж би асуух гээд байгаа. Ингээд хүмүүс ингэдэг байхгүй чи ингээд эмароод ингээд энэ өөрийнхөө завгүй байлга гэл тэгдэж шүү дээ, тий. Тэрийг би нэг талаараа зөв гэж бодож байгаа боловч нөгөө талаараа бас асуудлаасаа цухтаад байгаа юм болоо гэж хараад. Яг уу зарим асуудал болохоор
өөрөөс нь ямар ч шийдэл байхгүй. Өөрөө ингээд юу ч хийж чадахгүй. Тэгтээ бодогдоод хэцүү байгаа болохоор өөр юм хийж сатаарж иж замхруулах нэг зам байдаг баг. Тэр бол бас дэжгүй. Харин үнэхээр өөрөөс маань шалтгаалж иж л тэр зүйл надаас явах болвол яалтчгүй нүүр тулах л хэрэгтэй. Тийм. Надаас хамаарахгүй зүйл зүгээр завг байгаа л ямар ч чавгүй юм хийж байгаа л мартчихна. Тэгэхээр хамаатай болвол нүүр тулж ижил. Тэгэл одоо ингээд яг ингээд ганцаардаал ингэнгүүт за нэг хин нэгэнтэй уулзаж учрээ болзъя ч юм уу гэдэг бодол орж ирэх үү? Гэхдээ найзтайгаа л уулзах хэрэгтэй юм ихтэй найзтай. Танихгүй эрэгтэй хүмүүнтэй болно. Одоо тэр чинь яг танилцъя гэдэг нэг хүн чинь бас нэг юм curiosity орж ирэхгүй. мэдгүй эмэгтэй найзтайгаа л уулзахыг хүсдэг юм байна да тухайн үед бол. Тийм. Хүн яг тэгдэм шүү. Би ч гэсэндээ яг ингээд зүгээр ингээд яг л нэг байн уулздаг найзтай ингээд нэг хүн нэг comfort zone-д орчдөг шүү. Тэгэл хойлоо хамт уулзах уу, бильярд тоглох уу, яах уу, ийх үү. Ингээл тэр нь л хүний тэр тав тухын тэр аз жаргалыг мэдрүүлдэг юм шүү. Харин тэнгуут би бас ингээд хүнтэй шинээр танилцж чаддгүй юмсан. Тийм үү. Одоо ингээд инстаграмаар дагаад юм хом бичээд тэгж ингэж харилцаа үүсгэж чаддгүй заяа. Одоо амьдрал дээр таарж иж, харж иж, ярьж иж тэгж ингэж тэр хүнтэй дахин таарат ч юм уу эсвэл ингээд нэг юм тийм байгаа үед л тийм юм нэг юм үнэн харилцаан дээр танилцсан хүнтэй л нэг уулдаараа нэг уулзвал тэр хүн чинь бас нэг дэж хүн байсан да гэж нэг бодогдох юмнууд байна. Тэ ирэмгүй те. Тийм. Учирцгүй өөрөө ингэ шинээр ингээл ягаал зургуудын алим байлээ чи сайн юм байна уу гэхгүй шүү дээ. Тэгэл нөгөө кофе ууганга зурган дээр ямар гоё харагдсан залуу вэ гэдэг шиг те. Нэг зүйл харин би яг нэг зүйлийг ингээ ойлгуулах гад бас заримдаа нэг чаддгүй юм байсан. Яг чи хэлчих шиг л нөгөө сайн нэг Оросд тогтон олонтойгоо байсан. Би ингээд айгүй тийм гоё их олон найзтай байгаад ингээд ер нь тийм хүн л дээ. Нөгөө Америкт нөгөө багахаас очиод нэг хил ус мэдэхгүй юу. Огт найзгүй байсан нэг тийм. Тэр тал дээр айгүй дутуугийн комплекстэй юм баггүй. Тэг олон найз мэцтэй байх дуртай ер нь. Тэгээд нөгөө ингээд одоо комеди хийдэг юм уу илүү хамтун таньж банаад ирэнгүүт би ингээд сүүлийн жилүүдэд сүүлийн 2 3 жил ялангуяа энэ зүгт эсгэл санааны асуудал ч магадгүй ганцаараа байхыг илүү үздэг болсон. Хитрхи олон хүн дунд байгаа л ивент ингээд яагаад тахаар тэгэл би ч нөгөө өөрөө яг саяны хэлдгээр хай намайг амарчин гэдэг би ерөөс тэгж мэгж чаддаггүй байхгүй юу. Тэгээд тэрийг бол мүүчи маань аягуулсаа ойлгож байгаа байх гэж бодож байна. Ойлгож байна. Ганцаараа байхын амар амгалан. Үнэ. Тэ. Тэгэд ингэж бодож байна. Яг чийсээ хэлж штэ. Бүтэн нүдэн жингоо ингэ те ганцаараа байж сурсан гэдэг. Тэгээд ганцаараа байх чинь өөрөө донтох гэдэг addictive юм биш үү? Бас магадгүй яг тэр одоо тухтай тэр зүйлтэй удаан байгаад ирэхээр олуулах жоохон тэр шадаг болсон байж боддог. Гэхдээ юу юм бэлээ? Өмнө нь нөгөө яг жоохон байхад чинь жоохон чичтэй нэг 2 3 жилийн өмнө чинь зүгээр have fun байх нь амар юм гой санагддаг. Хүстэй ингээд ямар ч ингээд шалтгаангүй хичээл дууссан ингээд сургуулийн цайны газар 2 3 цаг юм яриад зүгээр ингээд суугаад байгаа байхгүй. Тэнгүүд одоо би ингээд олон хүмүүстэй газар бай ингээд цаашдаа би ч одоо энэ чи яг ямар үр дүнгийн төлөө байгаад байгаа илээ гингүүд зүгээр цаг хийцгүй байнгут за сари одоо ядч очих хуцаа байгаа юм гооч юм. Яг юм үйл явцтай биш юм үр дүнгийн бодоод эхэлдэг босон цагаас хошоогоо студ дээр очсон ч гэсэн би ингээд манай ингээд хайртай артист найзууд маань байна. Тэнгүүд би дууга бичүүлсэн л бол шууд зүгээр гараа авчдаг. Суугаад ингээд байж чадхаа байсан. Наадах чинь яг нөгөө Elon Musk юу мо Zuckerberg энтрийн сэтгэл зүй гинэ. Одоо таныг одоо Grammy-д хөтлөх сэтгэл зүй байх нь шүү дээ, тийм ээ. Би ингээд бас адилхан зантай байхгүй юу? Одоо ингээд манай зүгээр улс төрийнхөө найзуудаа нэг жоохон хийчи энэ дээр. Нөгөө улс төр чинь нөгөө ингээд хамтдаа нөгөө connection үүсгэх байгаа шүү дээ. Ингээд сууж л итгэцээ. Бөөдөн дээр чи суугаад яг юу хүлээ байхгүй те. Ямар үр дүнд хүрэх гээд те. Тэгэл гол нь тэгэл сууж те. Тэгэхээр эн чинь нэг нэрнгээсээ л нэг хувцас авгаа энтер гэдэг шиг те. Тэгэд яг тэрийг бол ковидоос найзтаас сонсчлээсэн нөө. Найзынхаа нөө боксинг тэмцээнийг үзэх гээд. Гэхдээ тэг яаруулаадсан болоогүй байсан юм уу? Би нэг
Тэгвэл нэг 2 цаг охинтойгоо байж байгаа байсан шүү дээ. Тэгээд энэ их эрүүл гэх юм уу одоо цагийг үр дүнтэй өнгөрөөх гэдэг зөв сэтгэл зүй юм шиг байна. Нөгөө талаараа тэгээд have fun эсрэг нь гэж үү тэгээд гэтээ зүгээр л бас fun баймаар. Fun байна. Яг тухайн үед өнөөдөр миний зорилго fun байх гэвэл ёстой би fun шүү. Тийм. Нэгэнд fun байх гэж зориулаад цаг тавлаад найзтайгаа уулзсан бол ёстой би уцаач оролтдгоо. Уцаа оролдоод сууж байгаа хүн амар шүмжлэлтэй харагдаг. Чи бүр бие энэ авчирч ягаа чи ингэ уцаа оролддог юм би одоо ингэ тийгэл гой хөвчлөлтэй байх гэж хичээдэг. Тийм тэгэлээ гэр бүлтийгээ байх цагаач гэсэндээ за би гэр бүлтийгээ байна өнөөдөр гоё байна гэж бодсон болохоор байгаа юм чинь л ээж аав хоёртойгоо ихч дүү нартай амар тийм ашигтай цагийг өнгөрөөхөө хичээдэг. Тийм байна да. Мөчигийн хайрын хил ер нь юу вэ гэж асуух гэдэг. Энд чинь ашигтай цагийг өнгөрөөх биеийн хүрэлцээ, үйлчлэгээ, урмын үг, тэг бэлэг өгч тэ энэ 5 байгаа шүү дээ. За хамгийн ихнийх болохоор ашигтай цаг. Одоо тэр надад чухал гэж бодогдсон үний хажууд ерөөс уцаа оролтдог. Үнэхээр ингээд бүх ингээ үгийн сонсч ингээд тийм би чанд бүтэн анхаарлаа хандуулж байгаа штэ гэдэг мэдрэмжийг өгөхийг хичээдэг. Би өөрөөс тийм зүйл мэдэрсэн үедээ амар ингээд гоё мэдрэмж авдаг болохоор тэгтээ хоёр дахь гэх юм бол би бүр юм өгөх амар дуртай. Тийм. Тийм ингээл өстой юм авч өгөөл юмэрс нэгдэг заа дүү мүү найз бас нэг ингээд таалагддаг хүмүүндээ зүгээр жижиг юм ингээд аваад өчмөр ингээд нэгддэг байхгүй юу? Тийм байна да. Тийм хамгийн чухал хоёр нь тэр байна. Тийм хамгийн чухал хоёр нь тэр. Би аягуулсан юм хэлэх үү. Миний одоо ингээд энэ 5-ыг ранклах юм бол минийх нэг нь ашигтай цаг ингээд гэж шүү дээ. Тэгээ ингээд араас нь ингээд орж ирнэ шүү дээ. Минийх ингээд энийг ирэмблэхээр наач хамгийн сүүлтэй нөө. Гэхдээ яг ингээд жишээ нь 2 хүн байхад бол тэрийгэ зүгээр ойлголцгол юм байлээ. Одоо минийх бол 5-д ашигтай цаг орно заяа. Тийм үү. Тэгээд гэхдээ тэр нь өнгөрүүлэхгүй гэж байгаа юм биш. Нөгөө хүн маань нэгт ирэмблэж байгаа бол тэрэнд мэдээд зориулна. Миний дотор юу гэж бодогддог гэхээр тэртээ дэргүй хайртай бол энэ хүн завгүй, би завгүй. Зүгээр яг хөө ингээд хамтдаа байхдаа гоё. Гэхдээ одоо нөгөө хайрын хил чинь өөрөө авч байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр заавал надтай цагийг өнгөрөө гэж би ингэж шаардахгүй гэх юм уу? Яг хамт өнгөрөөвөл гоё. Гэхдээ ойлгож байгаа. Дөрөвт нь тэр би ингээ яг эсрэгээр нь явахаар бэлэг яг нөгөө навмаар байл яас өгчин. Би яг үүндээ мангар урамгүй заяа. Бэлэг авах тал дээр. Та танд бэлэг өгөлөө? Тий. Ингээд төрсөн өдөр би найзтай бэлэг хэрэггүй гэж хэлчихдээ. Тий. Тэгээд яг нэг за тооцоо хаваалаа үзэхтэй тэр ч хэрэггүй зүгээр гээд. Тэгээд надаа ингээ бэлэг мэлэг өгнө шүү дээ. Өөр нэг найзынхаа машинд нь мартаад жил болсон байдаг зү. Паах. Яа. Тэгээд бүр яг яагаад ч мэдэхгүй байна. Би тэр нэг материалын зүйл сонирхдаггүй даа ч юм уу. Ингээд бэлэг өгөхөд мангар урамгүй хүн заяа би. Appreciate. Гэхдээ энэ зүгээр миний хайрын хил л байгаа байхгүй нэг юм. Би нэг юм тоохгүй та биш. Тэгээд ингээд гэхдээ тоохгүй байж. Угаасаа л ийм л ахгүй да тий тайлбарлаж чадахгүй. Тий. Одоо тэнгууд эсрэгээр нь миний хувьд бол гой үг, урмын үг ингээд намайг ямар нэг юм хэлгмээр байл зүгээр гошгоруулаад болоо. Тэрийг зүсдэг аягтаа үссэн юм чи. Хэрэгтэй үг тийм бах тий. Тийм бах. За хоёр. Тэгээд эсрэгээрээ нөгөө ингээд хайртай хүмүүнээс шүүмж ахайгуу дургу. Тэртээ тэргөө нийгэм намайг ингээд шүүмжилж байгаа гэдэг ч юм уу. Тий. Тэгээд хоёрт нь үйлчлэгээ юм бэлээ. Үйлчлэгээ надад одоо хоол хийж өг. Тэ болцсон дэр ингээд ам руу хоол халбагдах ч юм уу тэ зүгээр юм жижиг юм. Үйлчлэгээ гэхээр амар том юм хараад байдаг тийм биш. Гих мэтчлэн тэ би үрэлцээ яг нэг дунд мунд навцсан. Тий. Би юу ачиж та болохоор нөгөө хүнээс авах талаа ярьсан. Би болохоор хүнд өгөх талаа. Тий. Гэхдээ л тэр чинь л бас таны хайрын хэлэмж бас үнэн шүү дээ. Тий. Тэгэхээр яг нөгөө чанартай яг ингээ тэрийг л одоо жишээ нь хос мосын харилцаан дээр бол тэрийг л аягуулсан ойлгох юм шиг байна. Тэр нөгөө сая хилдэг шиг за яг хөө мэдээж те гадаа дотоод үзмж ингээд янз бүр байж болно. Гэхдээ одоо жишээ нь би ингээд нэг юм ихтэйтэй байгаад нөгөө хүн үйлчлэгээ хүсэж байгаа бол нэг би хайртай дуртай гэж хэлгээсэл аяг таг угааж өгвөл нөгөөх нь
you're the best boyfriend гэж хэлэл бод. Тэгээд тэгээд бол эхнээсээ л энийг ярилцчвал хүмүүст зөв амар ах юм байна те. Тий. Би ихтэй sorry зүгээр нөө ярилцлага учраас сучлаа амар болцоонд явж байгаа юм шиг те. Хайр илчи юу юм гэдэг. Айгуу тийм ухчих шиг боллоо гэж. Болцоо гэснээс мөн чи хамгийн сүүл хизээ болцоонд явсан бай. Тийм бол. Айгуу завгүй л байдаг байх л та. Сантгүй. Бүр санахгүй байна гэж байна. За тэгвэл юм memorable дурсамжтай болцоо байдаг шүү дээ. Дурсамжтай юу? Яа, ямар тэнийг юм би гэж хараа. Амар гинт шүү. За бас л юу л байна л та. Ерөөсөө орж ирэхгүй нөө. Яг байсан байх. За. Артаас нь нөгөө баларуулахаар сэтгэлд хэцүү хүн болоод хувирцсан үед дараа нь тэр зүйл сайхан гэж санагдах болж надад би нэг жоох тийм зантай. Нэг гомт тасан болов уу нийцсэн бүх юм ингээ үүсгэгдчихдэг болохоор. Тийм байна да. Уучлаарай. Нилийн зөрүү талдаа юу. Нэг зөрүүд нь ч яг би бүр амар юм илдэг зөөлөн юм тийм хүн зөө. Тэнгүүд хүн жоох ингээд даварчгаад байдаг болохоор л давраачдаг юм шиг тийм. Зүг. Бас ингээд нөгөө нэг одоо хүнд хамгийн маа зориулвал ингээд тэр чигтээ нөгөөх нь тэгээд хайр даадгүй гэдэг шүү. Тийм ер нь нэг жоох тийм юу. Тэгээд энэ асуудлыг шийд гээд ингээд суралцаал явж байгаа. Биш. Тэгэхэр чин бас наадах чин нөгөө өмнөх харилцаанаас авсан нэг баг зэргийн тийм асуудлаа бас үрээ явж гин гэсэн үг. Гүй. Одоо өмнөх асуудал ямар ч асуудал байхгүй шүү. Байхгүй. Зүгээр л хүмүүс ч нэг аягүй их тэгээд идэм шүү дээ шүү дээ. Нөгөө өмнөх одоо жишээ нь араар тавиулцсан юм бай гэж үтэй те. Тэгснэ ингээд шинэ харилцаанд орсноо. Одоо хардаад идэх юм ингээд нэг тийм өмнөх юмнууд аваад иддэг ус. Тэгэл байд юм шиг үлээ те. Тийм ер нь дийлэх нь тийм бах шүү. Одоо ингээд дийлэх хүмүүсийг харангууд өмнөх хүнээсээ болоод одоо хүнд итгэж чадахгүй. Би болохоор өст чинки эсрэгэн заяа. Өмнөөхөө гомцсон гэж зөндөө боллоо юм баа штэ. Тэглээгээд хүн болгоо энэ хүн шиг биш штэ. Хүн болгоо эсвэл өмнөх харилцаа шиг чамаа гомдоохгүй. Хүнд ингээ итгэлээ өгөхөөс бити яа зүгээр итэг ингээ хүнд итгэхээ болоод хайраа хүнээс харамлаад хүнд хицэн гаргаад тэгэхэр чинь ингээд амьдэрсэн шиг тийм гоё мэдрэмжүүдийг мэдэрч амьдэрч чадахгүй юм шиг надад яваа. Жохон өрөвдөлтөө санагддаг байхгүй. Хүмүүс тэр эсрэгээр ингээд хүчтэй энэ бол моох муу залуу гэж хүн амьтны хилдэг ч гэсэндээ гүнхээр хүнд итгэлээ өгөхөөс хайраа өгөхөөс бити харамлаарай. Өмнө хичнээн ингээ гомцсон байсан ч гэсэндээ гэхдээ зөв үнэ олж тэр хайр итгэлийг өгөх нь чухал л та. Үнээр бас итгэл өгөхгүй хайр гаргаж чадахгүй байгаа хүнээ харин хажуудаа бити хүлээч тий ганцаарцнаасаа олоод ингээд хийхэд тий. Тийм зүгээр л ингээ амар гоё хүн хоорондын харилцаа байдаг та тийм байгаасай л гэж би хүсдэг. Яг наадахын дээр чинь дахиад зүгээр яг нэмээд асуухад гэх юм да. Одоо ингээд хин нэгнийг хайрлна гэдэг. Одоо ингээд манайхан чинь нөгөө яг хайртай бол хартаа энэ гэдэг шүү дээ. Тэрийг юу гэж боддог вэ? Хайртай бол хартаа гэж байсан тийм. Бас хартах уу? Юу, хартах ч яхав зүгээр ингээд дотроо бол харамлна шүү дээ мэдээж ингээд. Өөр хөлтөд бичээд байвал бас дургу хүрэх нь хүний natural reaction гэдэг. Natural reaction би болвол огт би старгүй марг гэж бол хэлж чадахгүй бодол мэдээж байх л өстэй зүйл гэж бодож байна. Тэг хөөрхийн тодорхой хэмжээнд л ингээд юм зөвөр л тэрийг илэрхийлдэг. Учир зүггүй ингээл уурлаад утсан буцыг авч савал тийм байх бас хэрэггүй шүү дээ. Тийм. Өмнө ингээ харилцаа нагаад утсан мессеж чи тэр ер нь харж ирсэн үү? Тэг хардаг байсан уу? Би хардаг байсан уу? Хоёр биений хаж зүгээр мэдгүй нээлттэй ч юм уу. Ер нь бол тэгэл харах үедээ хараал харахгүй үедээ харахгүй бас тийм байна би. Тийм. За тэгэнгүүт нөгөө red flag гэж ярьдэн шүү дээ. За чиний хувьд одоо ингээд red flag ч одоо монголоор юу гэх юм бэ? Тийм ээ. Одоо асуудалтай одоо ийм байх юм бол би сонирхгүй. Yes. гэдэг те. За team red flag жишээ нь юу байх вэ? Эрэгтэй хүн дээр. За хамгийн нэгдүгээр шүү дээ. Юу
Энэ бол нэлээд олон охтуудын бодож явдаг зүйл. Ингээд нэг сүртэй биш юм шиг эрэгтэй хүмүүс сонсогдож магадгүй. Гэтэ энэ жижигхэнээс амар сүртэй зүйл. Тэр нь амар олон юм Instagram-даа нүцгэн зураг хийдэг эмэгтэйчүүдийг дагдаг эрэгтэй хүнийг би бол жинхэнэ red flag гэж боддог. Яагаад? За тэр нэгдүгээрт гэн байна. За хоёрдугаарх нь бол хүндлэлгүй эрэгтэй хүн. Одоо жишээ нь яг юм өөрийнх нь хүрээлэл зөвхөн өөрийнх нь эгог нь тэжээж амьдрдаг тэр хүрээлэлтэй тэр хүнගේ хамгийн мундаг нь тэнгуүтээ ингээд бүх хүмүүстэй ингээд би ингээд лаг шүү эсвэл ингээд чи нэг ингэ чи юм уу тэг чи юм уу гэж жоохон хүндлэлгүй тэгж харьцаж марцдаг ч юм уу одоо ингээд нэг юм өөрийгөө их юмд ботцсон нэг тийм хүмүүс байдаг та өнгөрөөч юм шиг тэгээд нэг хүндлэлгүй харьцдаг нэг талаараа амар өндөр эготой ч юм уу тийм эрэгтэй хүн болвол тэгэл одоо цаашдаа ингээ хамт байлаа гэж бодоход ихэндээ ингээд гуйгаал ингээл тэгж байгаа л өөрийн болгоцсон цагтаа ингээд яах юм гэлтэй. Тийм яах юм тэр хүн чинь тэр бусад хүмүүстэй тэг тэрийг яаж хэмжих вэ? Зүгээр байгаа хандлагаас нь үү? Шууд хандлагаас нь юм бэлээ. Тэгэл харагддаг. Тэр гэр бүлийн хүмүүжлэлтэй холбоотой юм байна уу? Эсвэл зүгээр хувийн өгөгдөлтэй байгаад байна уу? Аль аль нь болов уу? Стайл баха. Тийм бах тий. Би бол яг зүгээр тийм харилцаатай ингээ хүмүүстээ ингээ зүгээр гадуур таарч авах тэнцэд чинь явдаг хэвлэг байна да гэж боддог. Нэрийг харагдаад тий харагддаг. Айгу муухай тийм дээрэнгүү тийм хүмүүс айгу муухай ч шин. Тэгэхэд гурцгон баахан зураг хийдэг охтууд дагдаг, үл хүндэлдэг. Тий. Тий, өөр чи юу гэж болох юм бэ? Одоо эн чинь нөгөө онгороо гэдэг дээс орох. Онгороо эрэгтэй ч эмэгтэй ялгаагүй юм. Онгороо хүн лав. Би тийм хүрээл мөрөл байх дургүй тий. Тийш хамт байхад хүртэл тоохгүй шүү дээ. Тий. За ер нь тэгэл юм байна дөө. Ийм айгу тийм сонин red flag-ууд бас зүгээр ингээ өгтөд зүгээр ихтэй joke болгож л хэлдэг багтаа ингээ үсээ ингээ амар гэлцсэн. Тэр нөгөө тэр янз бүрийн юмны илэрхийлэл юм шиг байгаа тийм гэтээ наа ч бас асуудал шүү тий. Асуудал уу тий. Бүр ингээ яг хөтэй хүн гоё явах гоё л доо. Тэгээ өөдөөс ингээл одоо комментэр тэгээ чам шиг галтайгаа явж байгаа юм уу гэдэг ингээл хэрүүлээгээд орж иг боддог ингээд амар цэмбгэр нөгөө ингээл perfect nails тэгэл нэг хэрэгтэй. Жохосон тий. Тэр яг тэр гадаад үзэмжний тийм одоо юм хурц шийдлүүдийг бол би тэгэл үсээ хагалж магалцсан. Тэ хүзрийн хаа юм уу гэдэг шиг. Тиймэрхүү нэг зүгээр нэг жижиг сажиг тийм ээ. За тиймэрхүү нэг жижиг сажигтай нэг гүнзгий биш үү? Тий. Окей. Red биш одоо нэг жоохон юу юм дээ. Yellow биш. Тий, pink flag юм хаашаа. За тийм юмнаас гэвэл за өстө үнэрний асуудалтай хэрэгтэй хүн л. За наад чинь тий. Биш. Хувц мовцсон алтар малтар. Нэг тийм. Цэвэрхэн бус байгаа байдал бол угаалгамсан. Цав цагаан бодолтой л биш тий. Тий, бас нэр тиймэрхүү зүйлс бас байгаа шүү дээ тий. Тий ингээд хүн ингээд өөрийнх нь хувцас, царай зүс одоо энэ талтаа өөрөө хэр анхаарч ин төтийч нэ ингээд өөрийгөө хүндэлдэг, өөр бус зүйл төр тийм юм баа ч юм уу. Айгуу тийм жижигхэн юмнаас бусад юмнуудыг харж болтой юм шиг надад санагддаг. Яг эсрэгээрээ тийм. Ингээд юм надад бол юм гоё үнэртэй ихтэй өнгөх тий нэг тийм гоё тийм амар ихтэй үнэртэй устдаа биш шүү. Тийм. Тэрэнд их татагддаг юм байна лээ гэж харж байсан. За тэгэнгүүт би яг энэ асуултыг sorry жоохон гутга болгоод асууж байгаа шүү. За гутга асуулт гэдэг шиг тий. It's fair. Яг гэхээр хоёлаа ингээд эсрэгээрээ залуучуудны red flag гэж ярьсууч. Мүүчигийн red flag юу вэ? Зүгээр хүн бас өөрөө өөртөө бас нэг honest moment гэдэг шүү дээ. Ингээд шударгаараа толон дараад за би ийм байж магадгүй шүү гэд. Мэдээж хүн хизээж өөрийгөө муухай гэж бас харахгүй байх. Гэхдээ одоо ингээ мүүчитэй үерхэд ч юм уу ингээд яхад харилцаанд ороход юм шүү. Тэр red flag уу? Тэт өөрийгөө жинхэнэ green flag гэж боддог хүн байх үедээ за тогсон. Гэтэ юу юм бэлээ. Би яг нөгөө ботогдож байгаа юм а шууд тэр дорн хаяада ингээ хэлж чаддгүй. Сайн бол сайнаа хэлж чадахгүй.
сайн ба сайнаа харуулж чадахгүй. Тэгээ тэр маань миний амьдралд өөрт маань хүртэл red flag болж хуурдаг байхгүй юу? Тэр юм байна. Тэр нөгөө юу юм бэ шүү дээ. Нөгөө миний хувьд нөгөө хайрын хэл нөгөө words of affirmation нөгөө урмын үг байгаа шүү дээ. Тэр нь яа тийм юм биш юм байна шүү дээ. Тийм үү? Эсрэгээрээ хэлдэггүй. Тийм яг хав зүгээр хаяадаа л гэтээ тэрнээс биш бол ярилцаж болж чаддаг. Мэдрэмжээ илэрхийлж болж чаддаг. Гэтээ зарим үеүүдэд одоо ингээ харилцаа эхэлж байгаа ч юм уу хүнтэй танилцж байгаа үедээ бол би бол тийм амархан сайн мэн гэдгийг хэлж чадахгүй, жоохон арчаагүй харуулж чадахгүй тэгж байгаа тарилцаа болчдөг тийм. Тэг бүр тийм учраас эхлүүлдэг ч юм шүү дээ. Эхлэх үе дээрээ бүдэрчээд идэм баг та. Тэрийг манай ээж ихч мэгч бүтээрээ ингээд дитдэг зү. Чи жоохон ингээд шутраг байлтаа л. Жоохон тийм бэ гэлдэгдэж. Одоо чинь цаа ингээд дуртай байлаа гэдэг тэгэл илэрхийлэхгүй тэгэл. Одоо зүгээр л тэр чинд нэг юм бас нэг хайрын хилэмж юм шүү зүгээр. Илэрхийлдэг биш. Тэ бас илэрхийлэгдэшгүй тэ. Тийм. За тэгэл юу юм бэлээ илэрхийлье гэж бодож байгаа юм. Тэс уулзъя гэж уулзахад нь зөвшөөрж байгаа маань илэрхийлэмж юм бэлээ. Би цагаа гаргаж чинь тэг болоо юм шүү. За тэгэнгүүт хоёул green flag яриа заяа. За миний хувьд ингээд яг эсэргээрээ юм байна. Одоо би эмхтэй хүнийг ингээд окей мэдэгддэж шүү дээ ингээд хүн ингээд аюу гоё чин сэтгэлээсээ байгаа. Яах гээд байгаа нь тодорхойгүй биш тийм ээ. Аюу гоё caring халамжтай байх. Энэ бол одоо red flag бол ийм зүйлсийг ярьж байгаа. Энэ тэгмэд green flag болохоор хоёлоо тийм ингээд ийм байвал гоё гэдэг юмнууд. Тэгээ миний хувьд бол нэг тиймэрхүү хайр халамж ойлгомжтой байдал, нээлттэй харилцах юм байна. Мужигийн хувьд эрэгтэй хүнд хараад хөөх энэ green flag байна гэмээр юм юу. За хамгийн нэгдүгээр нөгөө гоё хүндлэл. Сайн нэг яг нөгөө сонирхтой асуусан л да давхардуулаа асуучих тий. Тийм гоё хүндлэл жижиг юм дээрээс л ингээд одоо хүндлэл надад өгч байгаа ямар ч хэрэгтэй үнийг би ингээд хүшээ ямар ингээд мундаг ингээд сүрхий залуу ээ. Энэ чинь одоо гэл айгу юм тоож ингэж харж сонсоход хамгийн том нөлөөтэй зүйл нь хүндлэл. Хоёрдугаар нь бол тэр хүнээ хүндэлдэг гэсэн үг үү? Эсвэл чамд хүндлэлийг мэдрүүлдэг гэсэн үг үү? Хүндлэмээр хүн юм уу? Эсвэл одоо юу хэмтэй анх удаага таарлаа. Тэгсэн чинь ингээд айгүй юм гоо соёлтой хүндлээ таалан онгойлгоч өгч мөгөөд ингээд тийм байвал ингээд сэтгэл ер нь л үүсдэг. Тэр тал дээр тэр болохоор хамгийн ихний green flag. Хоёр дахь юм бол хийдэг чаддаг мэддэг зүйлтэй тэрсэндээ айгүй мундаг хөтөлмөрч тууштай ингээд тийм байгаа байдлыг ингээд харахаар бас ямар сүрхий юм бэ гэж бодогддог. Тийм тэгээд гурав дахь нь яг гоё юм чи сэтгэлээсээ үнэнгээсээ гэд байж чаддаг. Яг ингээл хүн бүтэн анхаарлаа хандуулж чаддаг, сонсож чаддаг. Яг тийм юм хүнд ингээд анхаарал ингээд бүтэн хандуулж чаддаг хүн гэдэг чинь бас юу нэг айгүй ховор штэ тийм. За ер нь тэгэл энэ гурал юм байна. Агай. Тийм шүү. Яг нөгөө хайрын хилэмжин чанартай цаг гэдэг хүнд болвол яг тий. За яасан, юу болсон? Яг 100% undivided attention тийм ээ. 100% ингэж ямар ч юунаас ч хуваалцахгүй байна. Анхаарлыг хандуулна гэдэг бол бас их гоё тааламжтай. Тийм. Тэгээ хөвчлөлтэй юм байна. Би бол тэгээ нэмээд хөвчлөлтэй. Тэгээ нэмээд хөвчлөлтэй. Огт хөвчлгүй инээд энийг юм. Тийм амьдрал одоо. Тийм бас амар уйтгартай харагддсан байлээ. Одоо тийм үгдээ суудсан хүмүүсийг харахаар. Тэгээ юу юм шиг байлаа шүү дээ. Бас нөгөө хөвгөлтэй байдал гэдэг тэгэнгүүт эн чинь нөө sense of humor, хошин мэдрэмж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хошин мэдрэмж чинь заавал инээлхтэй биш. Инээдтэй зүйлийг талархаад зөрүүлээд инеэх юм билээ шүү дээ бас тий. Хөвгөлтэй хүн сонирхож байгаа бол өөрөө бас хөвгөлтэй байх хэрэгтэй. Тийм. Яг үнэ. Хөвгөлтэй байдлыг ингээд гоё талархаад ингээд тэгэл миний экспириенсээр зөндөл байна л та. Би бол өөрийгөө жишээ нь хамт байгаад хөвгөлтэй хүн гэж боддог байхгүй юу? Тэнгүүт гоё мэрэт тах чи инехгүй гэдэг шиг тий. Тэгэхээр ч угаасаа урамгүй шүү дээ. Тэнгүүт хамгийн гол нөгөө юун дээр инеэх нөгөө адилхан байвал те инээтэй гэж боддог зүйлүүд нь адилхан байвал өстой нэр энэ хаалга байж тэнгүү тийм байна гэж хэлэхээр яг үнэ. Тэгээ нөгөө найз бит хоёрын инээж байгаа зүйлийг харуул нөгөө галзуу гэмлэг рүү авч явна гэдэг шиг л те. Тэгжил яг тэр хүнээ олох юм шиг ба. Яг мэдээж саяны бусад зүйлс чухал ч гэсэн нөгөө sense of humor амар өндөр байдаг.
Өнөө. Харилцаан дээр. Тийм. Тийм гээд. Тэгээ тэр нь одоо жишээ нь хошин мэдрэмжтэй хүн хамгийн лагна гэж байгаа юм биш зүгээр нөгөө тэнцүүл байх хэрэгтэй. Тийм, тэнцүү. Яг тэр хошин мэдрэмжийн адил дээр тэнцүү, сонсдог дуу адилхан тэнцүү байвал тэр хоёр хүн чинь юм ярихгүй ингээд хамт ингээд суугаа явжсэн гэсэн адилхан юм дээр инээгээл адилхан дуу сонсоод вайбрал тийм. Тэгээд яг бас адилхан яг тэнцүү equally хөлдөө бас байж болно шүү дээ. Бас тийм. Хоёулаа тийм ингээд яг хамтдаа тэр юмд инээхгүй байх чинь бас вайберж байгаа. Тийм яг үнэ. Аа. Мужигт нэг амсаа. Заяны хан гэж байдаг. Заяны хан гэдэг юмд итгэдэг. Итгэж чинь. Ирэх байх гэж би итгэж чинь. Тийм. Та итгэдэг юм. Би юу? Яа, бага. Би бол ингэж бодоод байгаа. 8 тэрбум хүн байгаа шүү дээ. За ингээ 4-4-өөр хуваагддаг те 4 тэрбум хэрэгтэй юм гэдэг. За тэгээ бодвол тэрний 70% ч юм уу за хүмүүнтэй суудсан ч юм уу ингээд байгаа бах. Тэгээд насны нэг мэдгүй нэг 20 за 30 настай хүн дээр бодъё л та. За нэмэг хасах нэг 8 байх болов үү насны range. That's fair, right? Тэрнээс яг холдож болно хамаагүй зүгээр. Яг чам тохирсон нэмэг хасах 8 би нэг 8 дээр заагийг тавьтیں۔ Дээш доош 8. Манай хамгийн сайн найз нар дунд ч гэсэндээ те 16 7 насны зүрх мөрөөдөө ингээ байгаа. Яг хүний амьдрал. Ингээд бодонгууд энэ 8 тэрбумаас ч ингээд чам тохирсон хамгийн бест тохирсон хүн ингээ графаар гүйлгүүл байгаа да. Бас те байгаа шүү дээ. Би бол яг тэр хүн бол байгаа. Ямар ч үсэн энэ дундаас надад хамгийн тохирсон байгаа. Би Монгол улсад байгаа хэсэгт хэрэгэлцдэг байхгүй юу? Тийм шүү дээ тий. Мозамбикт ч юм уу байгаа байхгүй. Бас тий. Яг гоо шанс нь хятад энтэгтэй байгаа да нөө. Зүгээр математика бодох юм бол. Бас боломжтой. Гэхдээ тэрэн дээр монголоор ярьдаг мэрдэг гэдэг элемент нэмчүүл наашаага ороод ирч магадгүй. Тэгэхээр яг гоо заяаны байгаа ужрах шанс нь баг байхгүй байх гэж хэлэх гээд. Яа. Гэтэ таны бас яг энэ ертөнцийг үзэх үзэл наад тал дээр чи ямар гоё гэгээлэг юм бэ те? Thank you. Бас тийм биш үү? Яг миний энэ миний joke дээр би тэгээд аваад яац. Ингээд явсаар байгаад ингээд би зүгээр нэг дэрийн саяны нөгөө юу штэ те нөгөө нэмэг хасах хидмэд зан ааш таарах марах намаа гоё харагдаж ингэж бодох би тэрүүний гоё харагдаж ингэж бодох гэдээ явсаар байгаа нэг 3 Яа. Тэ энэ олон шалгуурын дараа те? Тэгээ тэр 3 үнтэйгээ бас уучраач өгөөч үү. Тийм биш үү. Тэгээ чамд бол олон байгаа хаа. Надад зөөхөн байгаа. Тийм. Ер нь бол одоо ингээд харилцаан дээр ярихад те одоо ингээд би зүгээр мужигээс чиний хувьд гэх юм уу да ингээд юм шууд ер нь юм serious харилцаа өсгөө эсвэл юм casual dating эхлээд нэг үерхэд үзье гэж харах уу яах уу харилцаач янз янз юм билээ шүү дээ дотор. Янз янз юм билээ шүү дээ. Би тэрийг харсан олон ч хүмүүсийн туршлагаас зарим хүмүүс нөгөө таньж үзье гээд 4 5 жил үерхснээ хизээч суугаагүй тэгэл яваалсан. Зарим нь болохоор тэр хүнээсээ салснаа ингээд нэг хүнтэй танилцсанаа шууд сууж маа хүүхдтэй болж болцсон. Тэнгүүт зарим харилцааг цаанаас нь л удаан танаарай, удаан үерхээрээ гихтдэг юм шиг үлээ. Зарим нь болохоор тэгж удаан хүлээх шаардлагагүйгээр шууд serious болцдог юм шиг үлээ. Гэтэ яг одоогийн өнцгөөс бол мэдээж таньж мэдэх нь л дээр л дээ. Учирцгүй айл гэртээ хоолмол хийж мэхгүй л дээ би одоо л. Тий. Таньж мэдэж тийм casual болцсон л явах та. Эхлээд бол тийм casual dating хийж нэг тэр хүний харах нь шүү дээ тий. Мөн ч юу нэр хоол идэв. Би ч хоол идэж штэ. Би ч 4 жил ганцаар амьдэрсэн юм чи. Өөртөө хоол хийгээл. Тий. За өөртөө хоол хийх яг өрөөл нэгэнд. Өрөөл нэгэнд хоол идэж штэ. Тий. Одоо би чи гэртээ ээж өвчтэй амьдэрдэг. Тэгэл ээж өвчтэй хоол хийж өгнө. Тэгэл дүүнэр ирэхгүй дүүнэртэй хоол хийж өгнө. Хамгийн дуртай эсвэл сайн хийж чаддаг бол. Зөв. Тийм үү. Тэг котлет бааштай зэ.
За наадах чинь бол эрэгтэй хүнийг бол хангалттай татгсан юм байна уу? Тий угаасаа нөх нэг цөөвөн хийдэ тэг ингээд өөрөө гараараа гурлаа зураа тэгээд гой хоол шиг хоол хийдэг. Манай аав ч өөрөө ямар том бихтэй хүн билээ. Их хоол идэн. Цаа ч бас амар хоол голно. Тэгээ тийм болохоор аавд таалагдах хоолыг ер нь хийж багасаа сурсан гэх юм уу? Том бийтэй найзтайгаа ресторан ор гэдэг чинь хамгийн гоё хоол хаана байгааг мэддэг. Мэддэг те. Тэгээ ингээд хоорондоо ингээд нэг хоол авчаа дахиад дундаа авдаг тий. Тий. Тэр бол үгүй шүү. Айгуу тийм өндөр мэдрэмж. Эрэгтэй хүн эсэргээрээ одоо ингээд гоё хоол хийж чадах, ахуйн ажилд сайн байх ч юм уу. Тэр хэр чухал эсвэл эс чухал. Тэр амар санаа ингээд юулдаа нөгөө хүүхэд чинь ямар гэр бүл төссөн. Тэгээд эрэгтэй хүн чи юм байт юм байна гэдэг аавараа л төсөлж байгаа шүү дээ. Манай аав болохоор өөрөө өглөөр цэрэнгүү тий. Хин өглөөр ирчихсэн манайх өглөөнийхөө цаг бэлддэг. Аав өглөөр цэрчвэл за чи өглөөс ирээд цайгаа бэлдээд ээж даваачч өгдөг. Тэгээ манай гэрт аав өөрийнхөө хувцыг угаадаг. Би өөрийнхөө хувцыг угаадаг. Ээж өөрийнхөө хувцыг угаадаг. Тэгээ ер нь ингээд тийм үү. Тийм. Тэгээд аавын өрөөнд жоохон сонс нэгтэл өөрөө очиж шалаа уучна. Тэгээ манай гэрч нөгөө хинч хиндээ нөгөө гай болохгүй бүгдээрээ ингээд өөрөө өөрийгөө гэдэг болохоор манай ингээд ирээдүйд суух нөхөр маань одоо хэрвээ ажилтай бол би ойлгоно цэвэрлчин хоолой чинь бусад үед би ч гэсэн гэрт амьдарч байгаа юм чинь гэдэг боддог байгаасай ингээд хариуцлага үүргээ ухамсарладаг ингээд хүнд ингээд юм ажлаа нэлцаахгүй хүний ч ажлыг авч хийхгүй те бас нэг юм жоохон юм бие даасан байвал ихтэй ч үү. Манай подкаст маань нөгөө айгуугаа үнцнийг бүтээ гэж байгаа онцлог байгаа. Тэгээд энэ дээр бол та манай хамгийн анхны хамтарч ажиллаж байгаа Mono English Bookstore байгаа. Энийг бас та бүхэндээ бас дуулгач гэж бодож байна. Тэгээд бидэнтэй хамтарч ажиллаж байгаа ивент итгэж байгаа энэ Mono English Bookstore дээр бол янз бүрийн маш гоё номнууд байгаа. Би бүр охинтойгоо орж байгаа дугаар дээр хүүхдийн номнуудыг ярьжсэн. Өөрөө бас их ном унших дуртай, англи хэл дээр ялангуяа бас ном унших дуртай учраас ингээд янз бүрийн гоё номнууд үнэхээр ус мэдлэгийг түгээсэн ийм бизнесийг ч гэсэндээ бид нар бас бие биентэйгээ харилцсан бас дэмжиж гэж бодож байгаа шүү. Тэр утгаараа Mono English Bookstore бол заавал одоо дуртагаас орох байхгүй. Та бүхэн ч гэсэндээ энэ хаанлын сансрын хийм арт дээр бол байгаа. Тэгээд бас үйлчлүүлээрээ ном гэдэг бол одоо ертөнцийг харах цонх гэж бид нар 1-р ангиасаа хойш энийг бол харж ирсэн. Тэгэхээр бол ном унших бол хизээч моднаас гараагүй Mono English Bookstore-оор маань бас үйлчлүүлж та бүхэн 1-р ангиллаа сайжруулаарай, 2-р мэдлэгийнхаа цар хүрээг тэлээсэй гэж хүсэж байна. Мэдлэгээр чигүүрлээ. Mono English Bookstore. За, scenario. Нөгөө чиний хүсдэг ингээ те хүндлэлтэй зэ. Бүх чеклист гэж бодъё. Өндөр, царайлаг те. Салсан цагаан царайтай хийх ажлаа бүр тултлаа хийдэг амар мөнгө зөнгө олдог заяа. Ингээд. Тэг ингээд нөгөө чамаа бахархуулахар ингээл чаддаг юм амар сайн байна. Тэг чамааг амар хайрладаг. Тэгээ бүр гэр орны ажил бүр хувхаа юу ч байхгүй. Тийм байл яг нь. Окей штэ. Окей, тэгээ бас тийм окей болол. Бас тийм окей л окей штэ. Ажил төрлөө тэгэж амар сайн хийж байгаа нь хүчрцгүй чи гэрээ цэвэрлэхгүй штэ. Би чи бас бодолцсон штэ. Тэгмээ гэр орны амар сайн цэвэрлдэг заяа. Хөрхөн царайлаг заяа. Гоё битээ заяа. Ингээд бас тийм нот байгаа. Тэгснэ юм ойлгохтой ажил хийдэггүй мөнгө олдгоо ч юм уу. Тийм байл яг нь. Мөнгө олдгоо болоо. Яг үндэ тэр ч окей. Угсаа 10 ороод тэгш мөнгө байхгүй тий. Ямар нэг юм. Тийм. Тэгэхээр тэр гэр орны ажил сайн тийм юм байл мөнгө төгрөг болохгүй жоохон тийм байвал байг л тий. Байгуу. Угс хэлдэм аа ингэ. Чи яг ямар эр хүн өсөд байгаа ингэ. Ийм ингэ. Нөх наа чи 10 өөр залууд байх шинжээ. 10 өөр залуугаад нөө яг ингээд чи наа өндөр царайлагч чи ерөөсө хоол мол хийд гэр чин байхгүй гэж боддоо. Чи ч үеэлцээ. Одоо ер нь бол тэгж 6 булчинтай залуу чи нөгөө булчин болгоно нэг охин зориулагдсан. За би ми ярихаар ингээд амар хотлоо сонсдогтэй гэж. Тий. Тэгээд тэгээгүй гоё тийм хүмүүс байх л байл хүү дээ. Бүх юм байгаа шүү дээ. Би бол итгэдэж шүү дээ. Би яг нөгөө итгэж байна уу?
яг нөгөө би ч бүр нөгөө өөртөө итгэл амьдрал итгэл бүх юм алдсан байсан юм баггүй. Тэгээд одоо ингээд гоё те. Би ч юм романтицизмд итгэдэг. Би улс орны хөгжилд итгэдэг. Хайр дурлалд итгэдэг. Ингээд нэг тийм баггүй юу? Хүний сайн сайхныг ингэж харах дуртай. Манай мужи маань ч гэсэн бас ер нь бас тийм юм шиг байна шүү гэж харж байгаа. Би тэгээд амьдралыг үзэх үзэл энтерт их гоё байдагт ч тийм ер нь талархдаг. Тэгэд яг хоо хоёлаа яг төгсгөл рүүгээ дандаа нөгөө бид нар нөгөө бас нэг нийгэм одоо Монгол бид нар ингээл нэг л улсад амьдарч ингэж чинь тэгээд нөгөө маш олон төрлийн хүмүүстэй ярилцахаар яг олон өнцгөөс ер нь ингэж харъя гэж боддгийн амьдралыг. Тэгэд ер нь Монголынхоо нийгмийг мөчи маань ер нь юу гэж хардаг вэ? Яг өнөөгийн нийгэм тий. Тий өнөөгийн нийгэм ирээдүгээч тэр бас адилхан тий. За хүмүүсийнхаа хандлага одоо юу гэдгийг ингээд та бол бас ингээд нэлээ нөлөө бүхий ингээд их гоё одоо уран бүтээлчний хувьд, хувь хүний хувьд тий залуу эмэгтэйн хувьд тий. Би яг одоогийн нийгмийг болохоор хүн болгон хүссэн зүйлээ хийж болох болцоотой байгаад нэгдүгээрт талархдаг. Тийм. Яг чи ямар гоё өнцөг вэ? Тэгээ хоёрдугаарт гэх юм бол яг цаг хугацаа явах тусам л бас илүү сайжирч байгаа юм шиг л харагддаг. Сая бас ингээл залуучууд дуу хоолойгоо нэгтгээд юунд хүрж болдог, засгаа хүртэл унгаж тий. Юунд хүрж болдгоо бид нар бүгдээрээ л ингээл харж байгаа хамгийн ингээд гол зүйл нь бид нар ингээд өөрсдөө юу хүсэж ин тэрийгэ хийх боломжтой байгаа нийгэмд байгаад л баярлж байгаа. Тийм тэгэл наадах чинь айгүй гоё өнцөг байна. Яагаад тэгэхээр би бүрстэ сая яг бүр уухаалж хэлж байгаа. Миний хувьд яг нөгөө энэ эрхчлөө хүний эрх одоо миний жоок мөкнээс дандаа л би нэг гэж дуурсаар ирсэн. Тэ сонгуульд хүртэл тиймэрхүү юм яриад. Тэгээд яг уу бид нар болж бүтэхгүй асуудлуудаа ярих ёстой. Гэхдээ бас манай Монгол бас алингаа алдсан улс гэж боддог. Нэрнгээсээ яг хүсэх юм бол хоёлаа дуудуулж болж гин, гутал тослоод амьдарч болж гин, хойшуур зараад амьдарч болж гин. Тэр өнцгөөс бас нэрнгээсээ бидэнд одоо энэ хоёр хөрш маань бол одоо хатууга хэлгээд бол яг дарангуул дотор байгаа л улсууд. Тэгэхэд энэ дунд ингээд тэ цэнкэртээд ингээд ардчлаа авч явж байгаа, эрхчлөөг авч явж байгаа байдал айгу чухал гэж хардсан шүү. Тийм яг үнэ. Би яг энийг Оросд байхад яг айгу сайн анзаарсан. Яасан бэ гэсэн чинь Оросд ингээд ерөнхийлөгчийн талаар жоохон сөрөг тийм видео хийгээд олноороо одоо Путингийн эсрэг чигсаад тэр үед тэр чигсаалыг шууд тараажсэн гэд бүр зэвсэг ашиглаад ч хамаагүй залуучуудын зармын баримтлаад тэгээд хэвлэлүүд нь одоо ерөнхийлөгчийн эсрэг юм бичиж болохгүй шууд бандна. Шууд тэр ютуберыг ингээд юу вэ? Видеог ингээд тусдгуулдаг. Тэс чи Монголд одоо бид нар чинь төр засгаа бас яг үнийг хэлээд бас 9 шидээр л хэлж байгаа шүү дээ. Нэг талаасаа жоохон муухайчсандээ тэгэж бичигдээд тэр нь ингээд яваад байна гэхээр тэр эрхчлөөнд бидэнд байгаагаараа яг өнөөдөр яг тэр одоо Оросд амьдарч байгаа оюутан залуучуудаас илүү том даваа тал нь бид нарт байдгийн бэ шүү. Одоо тийм гоё зүгээр харсан байна тийм. Тийм яг тэр зүйл л одоо манай нийгмийг Хитлээс Оросоос илүү гоё болгож харагдуулж байгаа зүйл нь бол тэр бидэнд хэрэгчлөөн байгаа. Одоо хятадд бас адилхан. Одоо Google бол байгаа. Democracy гэдэг бичгээр гарч ирэхгүй. Тэгмээ амар. Одоо би бүр ингээд надад юу байдаг вэ хөөе? Химэл оюухан гэдэг юу утасны аппликейшны фолдер байдаг байхгүй. AI гэсэн. Тэгээд энэ дээр DeepSeek, ChatGPT, мэрэгэн чат хурд байдаг. Яг ChatGPT яг Америк, DeepSeek хятад, мэрэгэн чат Монгол 3 AI ийм аппликейшн байдаг байхгүй. Энэ DeepSeek руу орно шүү дээ. Энэ хятадын одоо ChatGPT байхгүй. Энэ маань тэгэнгүүт ороод танкны урд байгаа ингээд юу гэд эрэгтэй хүн гэд бичингүүд юм явж хагаад алга болчихно. Тэр нь ямар учиртай вэ гэхээр 1989 онд Tiananmen Square дээр нөгөө ардчлалаа авах гэж босоод хятад залуучууд тэгсэн чинь бүгднийг газартаа тэгшлээ хийцсэн юм байна. 10,000 залуучууд ингээд танктдсан.
танкаар ингээд. Тэгээд шөндөө ингээд хинт ч мэдэгдээгүй. Тэгсэн чи өглөө нь нэг нөхөр ингээд үлдчихсэн. Бүгд босоод амьдрал ягаад тэгээд танкуудыг явуулахгүй нэг тортой юмтай ингээд урдуур нь ингээд байгаад исэн баг. Тэрний талаар DeepSeek-ээс асуухаар ингэж мэдээлэл гарч ирсэн авчдаг. Одоо ч гэсэн ингээд тэр супер ингээд тий man in front of the tank энэ гэдэг л хайхаардаг байдаг. Энэ бол яг л нэг хоёлынгийнх нь яриад байгаа мэдээллийг ингээд хязгаарлаж байна хааж байна тий. Тэгэхээр бол бас үнэхээр одоо бид нэр эрх чөлөөний оронд амьдарч байгаа эндээсээ ч гэсэндээ цаашгаа дэлхийд гарах боломж байгаа юм болов уу гэж хараад байгаа шүү. Тий. Одоо хоёлоо нэгэнтэй грамми гэдэг би бол чамайг бүр ингэж хэлж байгаад амар баяртай. Хүн мөрөдлөө тэгж л тавих хэрэгтэй гэж боддог. Тэ би хувьдаа ч гэсэндээ ингээл эрх чөлөө мөлөөгөл ярьж байгаа ингээл Нобелийн их тайвны шагнал магаал дотрооч би чинь тэнцэн том мөрөдөл биш үү ингээд эх хорондоо нэг Бурж Халифа хэмжээний барилга байшин барина гэл сайн нөгөө сонгол Монгол твшиж хахад би яг бүр ингээд сонгоноос синга гэдэг платформтой явчихдаггүй хин ч чамд итгэхгүй гэд би дотроо төсөөлөд байгаа хөөхгүй сайн марина бай гэхдээ тахилтад барьж марих ч гэдэг юм уу. Тэгэхээр бол тэр төсөөлөл бол байна. Тэгээд ерөнхийдөө гадагшаага гарах чиглэх одоо англиар ч юм уу орсоор ч юм уу ийм дуун дээр ажиллаж байгаа юу? Ажиллая гэж бодож байгаа юу? Ажиллая гэж бодож байгаа. Тийм. Одоо яг туршиж үзсэн юм аа. Монро дээр болохоор яг орсоор дуулж үзээд Young Forever дээр чинь жоохон англиар дуулж үзсэн шүү дээ. Тэгээд Монголдоо ингээд дуулаад эхлээд Монгол сонсогчд маань одоо хэр хүлээж авч гин гэдгийг харсан. Тэгээд одоо яг жоохон хэсэгт нь ингэж бас чүү ингээ хүмүүс ойлгоод хүлээж авч байгаа юм чинь бас бүтэн ингэж өөр хэл дээр дуу гаргаж үзье гэж бодож байгаа. Тийм манай Young Moji энэ чинь одоо ингээл те баг Монгол swag-ийн чинь юу вэ? Баг 80-90% англиар ах шүү. Тийм те. Тийм. Тэгэхээр бол би нэрнгээсээ бас Мөчигээ англиар дуулахыг сонсомоор л шүү дээ те. Би ч ингээ цаашаа ингээд ахаад ингээд цаашаа гарах. Одоо ингээд нэгэнт одоо Азаас бол ингээд дэлхийд дахина гарч болдгийг тий солонгосчууд харуулчлаа шүү дээ. Баг дэлхийн одод манай нөхдүүдээс баг гуугаад байгаа юм шүү тий. Тим хэмжээний л болцсон гэж хараад байгаа шүү. Тэгээд ингээд Rose Bruno Mars хоёр ингээд дуулж хахад хиндээ баг тус өгöd байгаа гэмээр л байгаа зү тий. Одоо Lisa ч хүртэл тэгэл эсвэл Тайлатай өөр чин тий. Одоо тий Jenny Many бол одоо ингээл тэр Hollywood байгаа гаруудаасаа л томорчлоо шүү дээ ер нь. Тэгэхээр би энийг бол айгу тийм гоё тохио гэж хараад байгаа. Энэ ингээд K-pop, K-drama Netflix mix дээр ч гэсэн. Тэр нь бид нэр ингээд гадны оронд очихоор тэдний нүдээр бид нар ядаж адилхан төрхтэй байхгүй. Тэ ингээд за би биш юм аа гэхэд өөр нэг монгол залуу бол яг нэг BTS type байж болж байгаа байхгүй тийм сонирхдаг юм ихтэй мөнгө байлаа гэх тээ. Тэгвэл Мөчи ягаад Jisoo next Jisoo гэж болохгүй гэж гэдэг утга санаа яваалаа юм л да. Тэгэд Мөчигийн хувьд хамгийн дуртай артист бүх цаг үед одоо ч бүх цаг үед тээ. За юу юм бэ? Rihanna, Beyoncé хоёр юм байна. Яг уусаа хамгийн топ selling хамгийн топ бас нөгөө юу Britney Spears-ийн DVD-г нөгөө жоохон бахтаа авчирч өгөөд. Тэгээ нөгөө music video-ных нөгөө behind scene тийм DVD-с ахгүй. Тэгээ тэрийг нь үзээл тэгэл тоглолтуудынх нь видеонуудыг үзээл тэг яг нэг дотор дуучин болох тэр мөрөөдөл надад төрж эхэлсэн. Хитэн настай үед гэсэн үг. Тэр чинь 5 6 настайсэн баг. Тийм баг. Oops I did it again тэр үстэй Toxic Womanizer гэж хэлсэн. Тэгээд надаа ингээд тэр мөрөөдлийг ингэж яах нүдэнд харуулж өгсөн артистууд маань одоо хүртэл ингэж юм байгаад ийм мундаг байгаад нь ялцчихгүй гэж бодогдож байна. Бүцаагүй шилдэг л гэж бодогддог юм байна. Тийм байна тий. Нэрнгээсээ бодоодсэн чинь бас нэг юм юу ч гэсэндээ одоо ингээд юу гэдэг юм бэ харагдах байдал ч юм уу би бас юм Beyoncé, Rihanna type бас байвал байх юм байна гэж бас тэгж төсөөлөгдөж байгаа шүү. Чамд ч гэсэн бас адилхан төсөөлөгдөж л байгаа.
тэг концертуудыг үзэж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд нөгөө chasing high яг тэрийг төсөөлвөл тийм ээ. Yes. Тий. Тэгээ дэлхийн од болох тийм гоё ирээдүй бол харагдаж байна гэж хэлж одоо ингээд бодож байна. Тэгээд манай ярилцлагын гоё нь айгүй гоё яриа өрнүүлдэг. Муухай нь манай продюсер битээр албаар амар юм гоё хай дээр дуусгадаг. Тэгээд ер нь өндөрлчий гэж бодож байна тий. Тэгээ манай мөчид маань бас өөр хэлж ярих юм байсан уу эсвэл ингэсгээд өндөрлчих байлаа. Гэсгээд өндөрлчөө олж зөндөөл юм ярьлаа. Зөндөөл юм ярьлаа тий. За тэгээд баярлаа. Өндөрлүүлж байгаа дуучлаараа байнга тэгжидэг. Тэгээд ийм гоё үзэсгэлэнтэй, ийм мундаг авьяастай, ийм гоё үзэл бодолтой юм хтэйтэй ярилцлаа. Миний хувьд ч гэсэн би ийм ажилдаа айгуу дуртай, ийм гайхалтай байдаг. Тэг бид хоёрын яриагч гэсэндээ магадгүй машиндаа явж байхдаа эсвэл бүр тогтон сууж агаад эсвэл гэрээ цэвэрлэнгээ ингээд төсвөртэй тий цаг гар ингээ ярилцлагыг тогтож үзсэн та бүхэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд хоёрхан зүйл хүсэж байгаа. Эхнийх нь лайк саба дараарай. Хоёрдугаарт нь бид хоёрын ярианы бас яриан дээр одоо хувь нэмэр болох үс зүйлс байгаа бол мөчидээ бас урмын өгөхүүднээс комент дээр элен талангуу бас хуваалцаарай гэж хүсэж байна. Бид нэр одоо манай партнер бид хоёр бол комментуудаа бол нэг нэгэнгөө харж байгаа. Та бүхэнд reply хийх юмнууд байгаа, лайк хийх юмнууд байгаа. Тэгээд хамт сайхан солилцоорой. Бид хоёрын дундуур ороод ч гэсэн ярмаар зөндөө гой моментууд бас байсан бах. Тэгээд манай урилгыг хүлээж авсан мөчидээ маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Би бас таас ярилцаад айгүй гоё тухтай хүн байна зү яриалал харалаа. Тэгээд бас үзэгчдээ бас баярлалаа. Тэгээд хоёрдугаар миний хоолоо өвдсөн болохоор жоох юм бүдүүн гуншаатай ирсэн баг шүү. Тэрийг ойлгоорой. Тий, тэрэнд бас яг талархлаа илэрхийлжсэн. Ингээ манай хүн чинь зөндөө хөдөөгөр бид хоёр ч одоо ярилцъя гэж баг 2 3 сар ярьсан баха тий. Тэгээд одоо яг энэ хүртэл ингээд яг энийг ингээд ажил болгож байгаа би хувьдаа их баяртай. Дээрээс нь хөдөөгөр маш их явсан, гадуур их явсан, ажил ихтэй байсан. Тэгээ хоолоо нүвтцэн ч гэсэндээ ирээд ингээд оролцож байгаад мөчидээ бүр дахин баярлалаа гэж хэлмээр байна. Би тэгээд мөчидээ нэгдүгээрт бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндийг хүсмээр байна. Аз жаргалыг хүсье. Бид нэр эрхчлөө хүсье гэж их ярьж байгаа. Эрхчлөө хүсмээр байна. Та хамгийн сүүлд нь Грами авахаараа манай продюсер бид хоёрыг өрөөрэй гэж хэлээ. Би бол тэртээ түрүү авна гэж бодож байгаа. Би амжилт хүсье гэж хэлмээр байна. Амжилт биш энийг та өөрөө бүтээн. Окей, баярлалаа. Thank you. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр see you guys. Сайн байцгаана уу? Саруул ухаанд номонд урлагсад монголчуудаа. Энэ удаагийн book review гэхэд бэлэн болсон. Энэ удаа Мишель Обамагийн Becoming Америкийн нэгдсэн улсын 44-р тэргүү хадагтай энэ гайхалтай эмэгтэй талаарх одоо memoir буюу өөрийн тэмдэглэлийн энэ номыг бас одоо мөчитэйгээ одоо ярилцсны дараа бас тийм ээ амжилтанд хүрсэн юм эмэгтэй хүний талаар бас энэ номыг одоо санал болгож байна. Тэгээд ер нь анх энэ номыг уншаад ерөөсөө англи хэлэнд бол mesmerized гэдэг шиг ингээд 100% бүрэн татагдсан. Өгүүлбэр болгоно үнцэнтэй. Яагаад дэлхийд дахна 14 сая хувь хөвөлснийг бол энэ хүний өөрийн гараар бичсэн энэ гоё тэмдэглэлээс бол харж байна. Энэ ном болоод ерөөсөө autobiography юм тэмдэглэл гэхээс илүү novel, роман одоо гэж бол хэлж болно. Ямар гоё ухаалаг бичиж байгаа үгийн сонголт дээрээс нь айгүй хөгжилтэй байгаа. За тэгээ хүний нүдэнд харагдаж байгаа дүрслэл бүр ингээд анх ингээд Обаматай ингээд танилцж явах үеийн тэр бүр ингээд айгүй хөөрхөн түүхүүд байгаа юм. За тэгээд би бүр залуу охтуудыг би одоо охинтой хүний хувьд хэлмээр байгаа. Энийг уншаасаа гэж хүсэж байгаа нь ямар гоё амжилтанд хүрсэн ийм мундаг эмэгтэй мөртлөө өөртөө хүртэл итгэл тэр эмзэг байдлаа хуваалцж байгаа. Америкийн нэгдсэн улсын хамгийн хүчирхэг оффист ороод хүртэл тийм ээ тэр гэрт ороод тэр хаяг дээр тэр гэрийг одоо удирдах явж байгаа тэрхүүн хатагтай болоод хүртэл яг ингээд болж байгаа түүхүүдийг ингээд ярьж байгаа. Энэ бол гайхамшигтай. Бүр ингээд хамгийн анх ингээд хүүхэд наснаасаа төгөлдөр уур тоглох Craig дахтайгаа тийм ээ анх ингээд ээж авийнхаа ингээд тамхи татж байгаа тэр байдалд айгүй дургу тэр Newports гэх тамхиг ингээд хугалж байгаа талаар гарч байгаа. За тэгээд Обама Барак маань өөрөө ингээд анх танилцах тамхи татдаг байсан. Тэрэн дургу талаар нь за тэгээ арга байхгүй 89 онд бол одоо ингээд одоогоос илүү хүмүүс тамхи татдаг байсан талаар ярьж байгаа.
Анх Чикагогийн хуулийн фирмд орж Обаматай танилцчихсэн 400 гаруй хуульч донд 5 хар арьстай юм хуульч байсан. Тэгээд нэг нь одоо Барак байсан. Гэхдээ тэрнээс илүү ингээд царайлаг байсан. Анх баар руу авч яваал happy hour гэдэг Америкт бол нэрлэдэг. Баар руу авч яваал тэгээд өстө өмсөжсэн тэр нэг цагаан blazer одоо пижакын хүртэл ингээд стилийг нь шоолол. За тэгсэн өөр эмэгтэй ирж Барактай яриад Мишель тоохгүй яваал маргааш өдөр нэг би нэг хардсан маягтай зайрмаг аваал. За тэгэл Барак анх ингээд та хэдийг үнсэж болох уу гих мэтчсэн зүйлсийг асууж ингэж анх танилцчихсэн. Би эндээ яаж дутагдчихсэн. Тэр хүн хийдэг ажилдаа ямар мундаг. За тэгээ өөрийг нь ингээд татчихсэн байдлыг ярьж байгаа. За тэгээд өөрөө бол Чикагогийн урд хэсэг South Side-д бол өссөн. Тэр үеийн амьдрал ямар хэцүү байсан. Угаасаа Аллан хятаантай маш юм эвгүй үед яаж ирсэн. 1980 онд Принстон их сургуульд хар арьстай эмэгтэй яаж одоо энэ хүн ороход тийм ээ сул талаа давуу тал болгож ашиглаж байгаа. Энийг бол би ч гэсэн өөрөө шавнартай их эссе бичгт нь ярьдаг л да. За тэгээд ер нь ингээд Америкийн нэгдсэн улсын 44-р хадагтай маань Мишель Обама гэхээс илүү одоо нөгөө бооцсон үсээ ингэж тайлж агаад Мишель Лаван Робинсон болж яг цэвэр Баракийн ихнэр биш. Мишель гэдэг хувь хүнээрээ энэ номыг бол ингээд жоохон хүүхэд байхасаа ахуулаад анх Барактай танилцж байгаа. За учирж байгаа. Эндээс ахуулаад тэргүй хатагтай болтлоо. Ямар гоё тэмдэглэлтэйгээр бичсэн бэ гэдэг. Барак Мишель хоёр хүүхэдтэй болж тахгүй. Тэр ингээд бүр зүрх зүсэн моментуудыг ярьж байгаа. За тэгээ Малия төрөл тэнцэж Барак ч ингээл нөгөө төлхөр мөлхүүрээ ингээл олохгүй ингээл явж байгаа. Тэгээ цаашаа төрж байгаа. За тэгээд цагаан ордонд ороод Малия 15 настай нөгөө одоо American Prom гэж байдаг да одоо төгсөлтийн бүжиг рүүгээ явах гээд тэгээд ээж автагаа танилцуулна гэдэг нөгөө Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тэргүй хадагтай гээд хитрхи тэрүүгээр биш өөрхөн нөгөө болзооных нь хүүтэй танилцсан гээд хөл нүцгэн таавчтайгаа гарч ирсэн. Малияг хичээж исэн гэж ярьж байгаа. 8 жилийн турш 43 дахь тэргүй хадагтай Лора Бушийн Netflix-ийн пассвордыг 8 жил ашигласан. Энэ аюулгүй хөөрхөн хөгжилтэй юмнууд бас их байдаг. Нулимс туслуулмаар юмнууд байдаг. Тэгээ би бүр яг залуу охтууд гэж хэлмээр санагдаад байгаа. Би нөгөө тэгээд эрэгтэй хүн мэдээж эмэгтэй хүний ном уншиж байгаа ч гэсэн ямар гоё тэр хитрхи завгүй байсан ч гэсэн 2-7 хоног тутам заавал болзооны оройг хуваарийг нь гаргадаг гэдэг ч юм уу. Уучлаарай би нөгөө энэ ном ярих амар хэмтэй учраас би ингээд талд ингээд үсрээд яриад байгаа шүү. Тэгээд 100 бас спойлдмааргүй. Та бүхнийг ингээд бүр уншаасаа гэж хүсэж байгаа. За нэг хүн бүр ревю дээр нь бичсэн байлаа. Өгүүлбэр болгоно үнцэнтэй гэдэг. Тэгээд угаасаа ингээд ороод татагдчих юм бол ингээд орчин. Англи хэлийг анхлан сурж байгаа хүмүүс магадгүй интермедиэт тийм ээ. B1 дунд төвшөнтэй одоо хүүхдүүд маань залуучууд маань ч гэсэндээ becoming уншвал ойлгохдохоор маш гоё энгийн бичсэн, маш гоё үгээр бичсэн, их урам авах, ишл татах, амьдралын сургамж гэдэг бүх зүйл байгаа шүү. Тэгээд одоо мэдээж мундаг эмэгтэйтэй подкаст хийсэн дугаар дээр мундаг эмэгтэй номыг зайлшгүй ярих гэж утсан юм аа. Тэгээд бүгдд нь амжилт хүсье. See you next time. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.